Тэгэхээр залуучуудыг юу гэж бас болгоомгүй юм шиг байлээ. Зүгээр сонирхолтой юм үздэг. Ямар ч зүйл үздэг. Зүгээр тэр сонирхлыг нь тэр татах зүйлэл айгүй чухал байгаа даа. Сонголтын хэрэгжүүлээ тий. Жишээлбэл ингээд ажилчдаа өглөө 9 цагаас ирэх үү 10 цагаас ирэх үү. 9 цагаас ирвэл 5 гитар, 10 цагаас ирвэл 6 гитар. Нэг хэрэгжүүлээ. Одоо ингээд би бүр хүмүүст хэлмээр санагддаг байхгүй юу? Камер руу харж байгаад бүр хэлэхэд боловсрал модноос гараагүй. Математикдаа сайн баглаг тоо бодох модноос гараагүй. Их сургуулийн диплом зүгээр цаас гэж боддог хүмүүс зүгээр цаас л авсан байгаа юм. Их сургуулийн мэдлэг боловсрал ерөөсөө модноос гараагүй. Тэгээд би яг тэр медиа бизнес талаас асуумаар байгаа. Залуу одоо ингээд медиа бизнес хийх ер нь ямар хуу вэ? Ямар сорилтууд тулгарч байна? Сайн бацгаана уу? Саруул ухаанд монголчуудаа. За ингээд ээлж дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бас нэгэн супер зочинтой ярилцсан. Надтай ярилцах хүн болвол content creator, үүсгэн байгуулагч. Энэ хүн болвол гайхалтай аав, нөхөр, царайлаг залуу, Instagram-ийн инфлюенсер. За ингээд хамттайгаа ярилцахад бэлэн болсон байна. За урилгыг хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Арай л магтуулчихсан. Ямар их олон магтаал юм. За. Тэг анхаарал тавьсанд баярлалаа. За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Сонь сайхан юу вэ? Тайванда одоо ажиллаад, амьдрал бүх юмнуудаа хийгээл тэгэл ажиллана да. Өннөө News-ийн маань бас co-founder гэж бас танилцуулах хэрэгтэй баг. Тэгээд та бүхэн бас мэдгүй байгаа бол Өннөө News-ийг ялангуяа Instagram дээр илүү check out хийгэрэг би хэлчмээр байна. Айгуу гоё нэг имцэгцлэгээр ингээд гараад ирдэг. За тэгээд мэдээж улс төрийн талаар мэдлэг олох тал дээр бол одоо альва тэр мэдээллийг айгуу гоё энгийнээр ингэж үзүүлж харуулдаг санагддаг. Тэгээд нодон билүү. Зеленскийтэй уулздаг чи зэвлээ. Тийм тэр чи 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө тий. Манай нөгөө үүсгэн байгуулагч маань зохт билүүн дээр маань. Тэр яаж та хэд ингэж сонгон шалгаруулалтанд орж ингээд. Тэр манай үнийг олон улсын хөтөлбөр өгдөг гэсэн Connecting Continents гэдэгжсэн баха. Би их яг нарийн деталь юм мэддэггүй. Надаа манай хүн зүгээр найз нь явлаа шүү. Нэг юм болно. Чи ажиллаа зохицуулж байгаараа л гэж хэлсэн. Тэгээд нэг тийм нэвтрүүлэгт би тэнцсэн гээд тэгээд тэр нөгөө миний ойлгосноор ингээд TIV болгоны өөр янз бүрийн сэтгүүлчнэр бүгдээрээ нэг одоо нэг групп болоод тэгээд тухайн цаг үеийнхаа нэг чухал хүмүүсүүдтэй интервью хийдэг юм шүү. Тэгээд тэр төлбөрт маань тэнцсэн юм шүү. Тэгээд очсон. Яг энэ цаг үед бас хэвлэлийн эрхчлөө хэрэгдэж байна. Ер нь бидний ардчлал тусгаар тогтнол гэдэг яригдчихэж байгаа авсан үзэг цаг үе юм л та. Тэгээд Өннөө News-ийг бол би хувьдаа фоллоу хийдэг фан нэг. Тэгээд ерөнхийдөө яг тэр зорилго нь их тэр улс төр одоо заавал улс төрч биш л дээ тий. Ингээд цаг үеийн нөхцөл байдлыг ингэж залуу үедээ ялангуяа Gen Z үедээ ингэж айгуу эвтэхнэр л ойлгох юм шиг байгаа те миний ойлгосноор. Анхны зорилго ер нь тийм байсан уу? Ер нь тийм байсан. Би 2014 оноос хойш ер нь л нэг юм медиа хийхсэн, медиа байгууллагыг үүсгэхсэн гэж боддог байсан. Учир нь айгүй тийм энгийн одоо шалтгаан айгүй энгийн юм уу? Тухайд яадаг байсан бэ гэхлээр би нөгөө айгүй гадаадын ютуберүүд айгүй үзэн, ютубээс айгүй бичлэг үзэн. Тэгээд багасаа л бүр нөгөө реклам дээр үзэж мүцэл тэгэл ингэ үзсэн. Тэгээд миний хувь хүний яг үндсэн яг юм дотоод итгэл үнэмшилт хүн юу үзэн, юу сонсно яг тэр хэмжээрээр хүн ер нь сэтгэдэг болдог гэдэгт би айгүй итгэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө юм чанартай юм үзэх тусам, сонирхолтой юм одоо мэдээлэлтэй юм үзэх тусам тэр хүний юмыг харах ингээд үнцгээ өөрчлөгдөж идэг. Тухайд яг манай Монголд тиймэрхүү төрлийн залуучууд яг чиглэсэн монгол хэл дээр контент хийдэг тийм газрууд айгүй ховор байсан байхгүй. Тэгдэг учраас ингээд залуучууд аль болохоор улс төр, нийгэм, эдийн засгаас ингээд холтчдөг. Яг тэгвэл тэдний хэлээр тэднэрт ойлгуулах тийм одоо контентууд айгүй ховор. Тэгээд тэрнээс хойш тухайд 2014 онд Монголика гэдэг нэртэйгээр эхлүүлээ гэдэг. Тэгээд найзууд нь тэрийг зүгээр ярьдаг байсан. Монголика гэдэг нь угаасаа нэг Pax Mongolica буюу одоо Монголын их амар тайвны үе. Манай монголчууд маань дэлхийн маш олон том эдийн засгуудыг улс орнуудын хоорондоо холбож исэн. Тэгээ яг тэрнтэй яг адилхан зүгээр яхаа манай монголчууд маань ингээд оюун одоо юм технологийн 90-100-д бас тийм одоо ройлтой байж болох юм байна гэд тэгж бэлгшээж мөн өгнө гэж яагаад. Тэгээ тэрийг хийхгүй яваал гэсэн. Хойшлуулаад тэгээд харин 2021 онд манай нөгөө 2022 онд юм байна. Манай цогт бэлгүүн дээр маань нэг ийм байгууллага байгуулах гэж байна гэдүүлээ хамтдаа нийлъя гэд. Тэгэл тухай байсан Өннөө News маань төрсэн түүхтэй тий. Одоо угаасаа нөгөө бидний attention span буюу одоо анхаарал төвлөрөх их багассан шүү дээ тий. Тэгэхээр залуучуудыг юу гэж бас болгоомгүй юм шиг байлээ. Зүгээр сонирхолтой юм үздэг.
ямар ч зүйл үздэг. Зүгээр тэр сонирхлыг нь тэр татах зүйлэл айгүй чухал байгаа даа санагцсан. Харин одоо чинь ийм баггүй. Өнөө ньюс дээр ингээд мэдээллийг нь хараад ингээд өөр ишгүй хүний анхаарал татаад байна. Одоо бид нар бол яг үнэндээ нэг сонингийн ингээд нэг яраасан юм нийтлэл уншихгүй байгаа байхгүй юу? Тэгэд улс төр гэдэг чинь уйдгартай шүү дээ. Эдийн засгийн уйдгартай шүү дээ. Лай шүү дээ. Гэтэл тэр яг тэр анхаарал төвлөрөх тэр цэгийг нь олох тэр гоё графикаар тэгээ товч бөгөө тодорхойгоор тэгээ тэр зураг мураг ингээд нэг хажуу тийшээ скролдож байгаа. Тэр яг өнцгийг гоё олоод байна те. Тийм. Бид нар тэнд аягүй хичээд штэ. Манайхыг нэг агуулгыг аягүй баялаг агуулгатай хэрнээ. Хүн үзэд яалчгүй юм сонирхолтой байх үз. Бид нар ерөөсөө нөгөө хүн ер нь дандаа юм богинох юмнуудыг үздэг болцсон гэж бодсон чинь манай YouTube дээр нэг 17 минутын том юм explainer юм бичлэг байдаг байхгүй юу. Тэрийг үзэлт одоо баг хэдэн зуун мянгад авцсан байгаа тийм үзэлттэй байгаа. Тэгэнгүүт яг ингээд залуучуудыг ийм дандаа юм богинох юм үзэл нөгөө TikTok-ээр ил үзэл тэгээд байна уу гэхээр үгүй. Зүгээр л тэднэрт яг өөрсдийнх нь хэлээр өөрсөнд хамаатай жишээгээр өөрсдийн сонирхох тийм одоо график үзүүлэлтээр залуучууд үзүүлчих юм бол залуучууд эдийн засаг улс төр юу гэдэг бүгдийг сонирхож бүгдийг ингэ цаашаа судлах бол хүсэл эрмэлзэл байгаа надад санагдсан. Хамгийн гол нь тэнд нь тааруулсан формат тэгээд тэр тааруулсан үнцгийг л залуучуудад өгөх нь л агуулж болох. Тэгээд тэрийг л хийх гэж байгаа. Зөв. Одоо ингээд бидний хувьд ч гэсэндээ би ингээд хувьдаа боддог байхгүй ингээд 10 минутын YouTube бичлэг аваар удаан бохгүй юу? Ер нь тийм шүү дээ. Ер нь. Тэгээд за хэдүүлээ ингээл гоё 10 минутын дотор ингээл гоё ингээл амар хүний анхаарлыг татах юм хийгээл би чинь те одоо ингээд хамтарч ажиллаж байгаа ингээд те продюсертайгаа яриад л. Тэгэд манай одоогийн байдлаар нэг ширхэгч бичлэг 10 минут дотор ерөөс ороогүй. Тэгэл бүр ярилцсан те одоо хоёулын ярьсан ингээд цаг 2 цаг маг ингээл яваад идэг. Гэтэл нөгөө контент креатор хүн өөрөө сонирхоод ингээд дурлаад ингээд өөр ирэхгүй ингээд цаг явчихж байгаа. Тэгэнгүүт үзэгч маань ч гэсэндээ үнэхээр сонирхолтой юм өгчих юм бол тэр хугацаа бол хамаагүй мөлий. Бид нар яг тийм буруу ойлголттой байгаад байна тийм. Ерөөс ингээд юм тайм фрейм гэдэг юм да ингээд төвлөрөөд идэг. Гэтэл одоо бас тийм биш л байна л да. Тийм ба. Сүүлүүд нөгөө влог ч гэсэн амар өөр болсон тий. Нөгөө амар хурдуурдаж шилждэг амар өндөр юм одоо үзэлт өөрчлөлттэй тиймэрхүү влогууд гэхээс илүүтэйгээр зүгээр л машин дотор ингээл тасралтгүй яг нийсэдийн хуурууд юм яриа л өдөржингөө ингээ харуулад байдаг. Тиймэрхүү влогууд хүртэл сүүлүүд айгүй ихээр хэрчээ авч байгаа гэж ер нь бол YouTube дээр айгүй ихтэй яригдж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө хүн яг тийм аутентик жинхэнэ тэгээ яг өөрийнх нь сонирхлын дагуу нийцсэн тиймэрхүү юм байвал хэдэн цаг гарч хамаагүй үзэхэд бэлэн юм шүү. Тийм шүү. Ингээд хүн ингээд уншсан юмныхаа 5% өөрийнхөө толгойд шингээт гинэ. За. Тэгэл үсэг واخхой тий. Тэр чинь одоо ингээд юм уншаад ихэнхийн санахгүй бол мангардаа биш тий. 5 зүгээр л чи хүн л واخхой. Тэгэнгүүт яг ингээд танаа ингээд контентуудыг харахаар яг тэр visual тэр ингээд аюугаа тийм өнгөний контраст тэр хүртэл яаж ах шиг. Тэгэнгүүт одоо ингээд мэдээж контент мейкинг гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан байгаа даа шүү дээ. Манайх дээр ч гэсэн хүмүүс аягүй их магтаж байгаа. Танаа гэрэл мэрэл юу мууч аяг гоё байна моё. Энэ надтай ямарч хамаагүй үзүүлэлтэй. Тэгэнгүүт одоо нээлтийн үг, хаалтын үг те. Одоо ингээд би нэг хар бор царайтай хүн бахад цагаан юм өмсдөг ч юм уу гэсэн ард нь. Энэ болгон чинь аягүй тийм хүмүүсийн анзаарахгүй аягүй их тийм зүйлүүд байд юм шиг байна те. Тий. Ер нь бол медиа бизнес гэдэг чинь. Тий. Ер нь юм жижигхэн деталь болгон дээр ингээ өөр бас нэг үнд мэдрэмж өгөөд шүү дээ. Тэгээд хоёлаа бол өнөөдрийн ярилцлагын хүрээнд болохоор зориг сангаас 22 дахь жилдээ Youth Leadership Program залуу манлайлагчдын хөтөлбөр гэж хэрэгжүүлж байгаа юм байлээ. Тэгээд энэ маань бол цэвэр нийгмийнхаа хариуцлагын хүрээнд хийж байгаа зүйл шүү. Одоо ямар юмных нь мөнгө төгөөр авахтай тийм ээ. Тэгээд одоо энэ жилийн маань project team болохоор одоо нөгөө third space одоо тийм 3 дахь орон зай буюу ажил гэрээс одоо гадна тийм ээ 3 дахь орон зайг хэрхэн бүрдүүлэх үү гэдэг ийм project явж байгаа юм байна. За тэгээд одоо нөгөө burn out гэж ярьдаг да. Бид тэр ингээд ажлаас хаширдаг, залхахдаг. Тэгээд энийг бол одоо үед айгүй их залуучууд маань бас тийм experience хийж байна л да. Ягаад гэвэл маш их ачаалттай ажиллаж байгаа үед байна. Тэгээд ингээд ажилласаа ингээд залхаад ингээд ингэхээр мэдээж ажлын бүтээмж буурна, ажил төрөл карьераа их солих хэрэг гарна. Тэгээд нэг гисэндээ хамгийн энгийнээр бол ажлын байран дээрх сэтгэл зүй талаасаа ярих гэдэг. Тэгээд би андтайгаа бол нөгөө
юу ярих гэдэг нь ялангуяа бид нар Gen Z-гийн 90 үед амьдраад байгаа мөртлөө Gen Z гэдэг энэ шинэ үеийнхнийгаа илүү ойлгохгүй эдгээр ажил их дургу байна. Эдгээр юм байна, залхуу байна. Ингээд гих мэдчлэн зүйлс яриад байгаа учраас энэ талаар бас илүү ярилцъя гэж утсан. Энэ үний юм уу? Ер нь таны бодлоор юу гэж бодож байна? Ер нь бол за одоо би нөгөө өнөөдөр ярихтай юм хоёр өнцгөөс ер нь бол айгүй ярих бах. Нэг нь болохоор би ч нөгөө өөрөө медиа байгууллагатай хүний хувьд ажил олгогчийн хувьд ажил олгогч талаас ярина. Нөгөөдгөндөө яг бас өөрөө яг тэр нөгөө генерашн өөрөө бас яг тэн дээр өртөж байгаа хүнийхээ хувьд бол яг өөрөө бас тэр талаас бас ярина те. Зүгээр яг ажил олгогч талаас харах юм бол тэр бол ялтч хүнэ. Ялангуяа манад хүний нөөцийн асуудал бол миний бодлоор Монгол улсын байгууллага болгонд байгаа. Хүний нөөцийн асуудалгүй байгууллага айгүй ховор. Ялангуяа одоо хүний нөөц төр сүүлийн үед дандаа л ерөн дийлэгтэй залуучууд орж ирж байгаа, жинзиэг нь орж ирж байгаа энэ үед бол манайх өмнө нь байсан одоо бизнесийн арга зүй, хүний нөөцийн арга зүй бол маш өөр болох шаардлагатай болсон байгаа. Энэ цаг үе бол байгаа юм байна лээ. Яг юу талаасаа харах юм бол зүгээр нөгөө иргэн зөв хувь хүн талаас ингээ харах юм бол яг нөхцөл улам байдлууд байгууллагууд улам одоо ингээ нөгөө хүмүүсийн ондоо байдлыг те эсвэл яг юм сэтгэл зүйн хэрэгцээ иймэрхүү зүйлсүүдийг улам ойлгоод тэндэн тааруулах гэдэг ингээ хичээж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Гэтэ мэдээж яг тэр нь ингээд одоо маш сайн төвшөнд хүртэл бас нэлээд цаг хугацаа ер нь орох байх л та. Тэгэхээр ер нь бол тийм burnout ер нь бол сүүлийн үед нэлээд байгаа болов гэж би ер нь харж байна. Байгууллага болгонд хүний нөөцийн асуудал байгаа гэдэг. Тэгээд эн чинь бас ганц юутай тэр Gen Z-тэй бас холбоотой асуудал биш шиг байна тий. Тэгээд дээрээс нь бүр эсэргээрээ 45-аас дээш ингээд ажилд авахгүй гэдэг юм асуудлууд байна л да. Энийг ер нь тэгээд яаж шийдэх ёстой юм бол? Наач амар том макро асуулт. Одоо тэрэнд нь бол хариулт олгоо. Би зүгээр өөрийнхөө ажил дээр нөгөө хүний нөөцийн асуудлуудыг яаж шийдэх талаас нь хариулт илүү. Хоёлаа ингээд юу гэдгийг энийг ингээд юм Монгол орон даяар ингээд гэх юм бол энийг хинч шийдэж чадахгүй байх яг одоогор. Зүгээр асуудал гэдэг маань одоо ажилчдын бүтээмжийг сайжруулах тийм ээ. Одоо ингээд нэрнгээсээ Gen Z-тэйгээ харьцаж сурах гэдэг юм байгаа даа. Мэдээч ингээд нэг үеигээ шал өөр хүмүүс гэсэн үг биш л дээ. Гэхдээ тэр нөгөө authoritarian тийм ээ дарангуулах ч юм уу хүнийг загинж магиндгаар биш. Үнэхээр аргаар ивэр мотивашнэр ингэж менеж хийх шаардлага бас байгаад байна тийм ээ. Ер нь танаа дээр ч гэсэндээ одоо дандаа залуучууд ажиллаж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэртээ тэргүү цаанаасаа vibe нийлээд ингэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүмүүстийн тийм incentive зорилт тийм юу өгөх хэрэгтэй гэдэг юм уу? Сэтэл. Би харин өөрийнхөө хувьас өөр дээрээ анзаарсан ч тэр одоо манай ажлын байран дээр анзаарсан ч тэр ер нь миний бодлоор ер нь хүнд те одоо яг ялангуяа энэ цаг хүнд ер нь хамгийн чухал ер нь хоёр юм байт юм байна миний бодлоор. За би ер нь ганцхан юм байна дөө. Энэс өмнө таны ер нь подкастууд дээр зөндөөлөх олон юм яригдсан баг. Тэн юус эргчүүлээ. Эргчүүлээ. Яагаад эргчүүлээ амар чухал вэ гэхлээр хүн эргчүүлөөтэй байгаа үедээ сонгох хэрэгтэй байх амар чухал юм байна л да. Сонгох хэрэг. Тэгээд тэр хүнд альва нэгэн зүйл ямар нэг юм өөр юм контролд байгаа тэр юм мэдрэмжийг хүнд үргэлж өгч идэг. Тийм учраас эргчлөө олох айгуу чухал. Тэгээ эргчлөө олохын жишээлбэл одоо юунууд шинж тэмдгүүдийг нь одоо жишээл яаж гаргаж ийнэ гэхлээр сонголтын эргчлөө тий. Жишээлбэл ингээд ажилчдаа өглөө 9 цагаас ирэх үү 10 цагаас ирэх үү. 9 цагаас ирвэл 5 гитар, 10 цагаас ирвэл 6 гитар. Нэг эргчлөө. Тэгэнгүүт тэр хүн fuck би өглөө 9 цагаас заавал ажилдаа очих ёстой доо гэж нэг ажил олгогч талаас тавьсан ийм шаардлага биш. Өөрөө тэр хүн хоёр сонголтоос нэгийг нь сонгоцсон учраас тэр хүн өөрийнхөө сонголтонд сэтгэл хангалуун байгаа байхгүй. Тийм учраас тэр хүн ингээд нөгөө ажилдаа очихдоо би өөрөө нэг сонгоцсон учраас ингээд дуртай байдаг шүү дээ. Ажлын байран дээр очиж магадгүй ингээд суухад яг бүх ажлын байрууд бас ийм нөгөө уян хатан энийг санал болгох боломж байдаг байх л та. Би бол тэрийг бол ойлгож байна. Гэхдээ манай ажил дээр ч орж ирээ. Чи хаа суух вэ? Энэ суух уу, тэнд суух уу? Ялгаагүй яа л адилхан сонголт. Сардаа цалингаа авах юм. Нэг хуваах юм уу, хоёр хуваах юм уу? Ялгаагүй бас л ангийн сонголт. Тэгээ ингээд олон энэ сонголтуудыг тэр хүн өөрөө эрхчлөөтэйгээр хийгээд байх ингээд тусам магадгүй тэр зүйлс нь айгүй тэгж нөгөө өөрийнхөө таашаалаар өөрийнхөө тэр сэтгэл зүйдээ тааруулаад зав хугацаанд тааруулаад тэр сонголтуудыг хийж байгаа учраас тэр хүн хамаагүй илүү таатай байдгийн болоо да гэж бол би бол одоо бодсон. Тэгээ үнний бас ялгаагүй яг хувь хүний өөрийнхөө хувьд би одоо нөгөө хувийн бизнес хийгээд яг ингээд явж байгаа
хүнийхээ хувьд надад эрхчлөлөө амар чухал байсан учраас би одоо өөр надад ямар ч хэдэн сая төгрөг ямар ч гоё албан тушаалтай ямар ч юм гоё санал болгосон гэсэн би хаана эрхчлөлөөтэй байна хаана хизээ би өглөө сэрэнгүүтээ би өнөөдөр ажилтаа явахгүй би өнөөдөр хүүхдээсээ аваад би богдуулаар аваад гарлаа гэд гарахад боломжтой байх тэр надад эрхчлөлөө хаана болгож чинь хүн ерөөсөө тэнд л байх юм бэл яг үнэ тэр нэрнгэсэл нэг газрын одоо даргач юм уу тийм өглөө ингээд өглөөнөөс орой болтол full time ажиллаас илүү тэр эрхчлөө гэдэг чинь юу яагаад шиг байна л да. Бид нэг ингээ бүтээмжийг их олон цаг ажилтгтаа ингээд андуураад итдэг. Үнэ. Тэ. Гэтэл нэрнгэсэн хүүхдээ богдуул руу авч гараад нэг цаг бодоод чөлөөтэй ингээд илүү бүтээмж гардаг. Илүү тарих ажилтдаг тохиолдлууд бас байна шүү дээ тийм ээ. Би хувьдаа бол өглөө бас амар дург байхгүй. Тэгэхээр шинэ юу нөө. Тий. Ганц надад залуулагч чадрын тэр л нөгөө чи атлетико спорт тоглодгоо гэсэн чинь нөгөө ганц миний тамирчин чанар нөгөө тамирчны хөлөл байна гэдэг шиг нөгөө хөлөрдөг. Тэр шиг тийм учраас нэрнгээсээ би хувьдаа бол одоо жишээ нь одоо 11 хүртэл унтах сонголтоо тийм одоо төгжрэлд амар дургу байхгүй. Тэгэхээр өглөө төгжирж явах гомдолт явах хэвээр. Яг тэр боломжоо бий болгох хэвээр гэдэг. Тэр их чухал байна л да. Тэгээ залуу менежменттэй компаниуд яг тэгж явах 9 дөө 10 дөө ажиллаа одоо ингээд нэг хувааж хоо хоёр хувааж хоо. Дээрээс нь одоо баг нөгөө 7 хоногийн нэг өдөр нь онлайн болох тийм сонголтууд руу бас шилжиж байгаа бох. Тэрийг бий болгох нь айгу чухал юм шиг байлээ шүү. Би одоо тэр юунд ч гэсэндээ бүр хотын дарагт хүртэл ингээ санал хургуулъя лайв маяг хийгээл тэг ковидоос хойш бид нэг сурж штэ 7 хоногийн 5 өдөр нэг нь онлайн болгочихгоо тэгээд ингээд байгууллагуудыг зөрүүлчихтэй одоо төгжрлийг шийдэх гал аргаал ядж байгаа л арга штэ энэ чинь тийм биз дээ бүтээгтэй хүмүүс ч хүн ч гэсэндээ бас нэг ажил дээр нэг гэр оронтойгоо ойрхон байлс бүтээмж нараа дээрмээр байх юм бол үүднээс тий. За тэгээд хоёлаа тэр ажлаас хашрах burnout гэдэг хэсэг рүү бас орё гэж бодож байна. Ер нь залуучууд яагаад ажилласаа ингээд залхаад ажилдаа бүр ингээд төгшөөгөөд бүр ингээд бензин дуусчт юм болоо. Зөвхөн дүүгийнх нь хувьд анзаарснаар яг түрүүний нөгөө сонголтоо л ботоос л асуудал. Ер нь яг burnout чинь дотроо ороод айгүй олон төрөлтэй байгаад байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө харилцаанаас burnout болж болно, ажлын байраас burnout болж болно. Эсвэл баг өөрөөсөө тийм ямар нэг юмнаас burnout болж болно. Яг ажлын байрны burnout-ийн тухайд хэдүүлээ голчлон ярих юм бол түрүүний хэлсэн миний бодлоор эрхчлөө болон сонголтын асуудал байгаа нэг. Хоёр дахь нь тухайн одоо нөгөө байгаа ажлын хүрээлэл хамт олон буюу одоо тухайн байгаа эргэн тойрны бас нөлөөнүүд аяг байгаа. Гурав дахь нь яг хөө зүгээр нөгөө ер нь манай Монголд чинь бас л бид нар ч амар стресстэй амьдардаг хүмүүс. Тийм маш их стресстэй. Бид нар бол бусад өөр гадаад орны хүмүүсээс миний бодлоор burnout-д орох магадлал өртөмтгий байдал нь хамаагүй л өндөр байгаа. Тэ яагаад л тэр хүн амьдралынхаа маш олон өөр зүйлсүүдэд санаа зовох шаардлага гараад байна шүү дээ. Өглөө гараад би зүгээр л ажилдаа явъя л дээ. Зүгээр очил ажиллаа ингээл хийлтэй. Нөө бид нар чинь өдрөө ингээл босоол ингээнгүү заа одоо Squid Game шиг болж байгаа шүү дээ. Тий тэгэл өглөө төгжрэлтэй би одоо өглөө хэдээс босох уу. Тэгэл магадгүй одоо манай ярамгтанд амьдарч байгаа хүмүүс өглөө ажилдаа хөтөд сургууль цэцлэгээд багтах гал 5 цагаас босцсон хүмүүс орой 9-гээ гэртээ очиод тэгээд хэдхэн цаг нь унтаад амьдарч байгаа бол яаж тэр хүн burnout-д орохгүй байх юм бэ тийм биз дээ. Тэгэхээр ер нь бол тэр энэ байгаа нөхцөл орчин байдал эдгээр бол үнэхээр burnout-д залуучуудыг оруулах маш их хэмжээний тийм одоо шалтгаанууд байгаа нэгт. Нэгт ч тийм түрүүний 3 дахьад бас ахаад нэг өөр шалтгаан burnout-ыг хэрхэн гаргах орон зай боломж маад айгүй ховор. Тэрийг л та хоёлаас дараа нь жичээрх баг. Дээрэс нь burnout-ийн талаарх ер нь нөгөө мэдлэг мэдээлэл болон түүнтэй тэмцэх түүнээс гарах арга замуудыг мэдж байгаа тэр мэдээлэл тэр awareness аягүй тийм бах. Тэгэхээр ер нь энэ шалтгаанууд бүгдээр нь нийлээд манай залуучууд манай аягүй тийм burnout-д өртөмтгий юм болоо. Монголчууд ихтэй аягүй гүргэртэй ингээд ямар юмныхан burnout байдгийг тэгэл гүрийгээл дургу байсан ч гэсэнтэй дургу юм хийгээл дургу харилцаандаа ч гэсэнтэй тийм ингээд гүрийгээ шүд зугаал байгаад байдаг. Манай нэг гадаад найз хэлжсэн танай монголчууд их гүргэр юм аа гэдэг. Тэгэхээр би магтаж гин гэж ойлгосон ч гээл эдийн засаг мөсгөн сүрэл хахад ингээл бүсээ чангалаад болоод амьдрал гэдэгтэй. Ерөөсөө одоо ингээд гадны оронд бол нэг жоох юм болчоор ингээд
бөөнөрө гараал засаг маск огцруулаад ингэдэм байлээ шүү дээ. Хариуцлага тооцоод бид нар ингээ шүд зуугаал ингээ амьдрал байгаа байхгүй. Эсний нүүдэл шийчээгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө одоо үед бол гэхдээ бас тийм байхгүй. Дургуул болчих. Хоол хэмэргүй бол хоолцогч. Машин тавьмааргүй бол UB cab дутчих. Ингээ ерөөсөл тийм үед амьдраад шүү дээ. Энийг байр марч авж байгаа хүн алах. Одоо шинэ залууш үед. Тэр нь яг мэдээж мөнгө төгрөгийн асуудал байгаа ч гэсэндээ за түрээслээ амьдрч би өөр мөнгөөр гэлтүүлэх гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ маань өөрөө яагаад энэ burnout буюу ажлын байран дээр одоо ажлын байрнаас хашрах гэх юм уу да тийм ээ. Бүр залхах. Энийг яриад ийн үг гэхээр энэ маань өөрөө ингээд тэр хүний нөөцийн асуудал, ажлын байрын тогтворгүй байдлыг бий болгоод байгаа учраас энэ дээр ер нь ямар шалтгаан байна, ямар шийдэл байна гэдгийг хоёул одоо ярих гээд байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэд тэр хүний нөөц талаас их зүү юм хэллээ л дээ. Тэр эрх чөлөө байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор нөхцөл байдал байна. Тэгээ бид нар бас том компаниудаас тийм зүйлсийг сурах хэрэгтэй юм шиг байна. Бүр дэлхийн компаниудаас яг тэр Apple гэдэг Apple-ийн хийж байгаа бүтээгдэхүүн гайхамшигтай. Гэхдээ тэр олон хүнийг яаж барьж тэрнээс биш тэртээ тэргүү чадах юм байна, чадахгүй юм байна. Хүнжлийнхөө хэрээр хөлөөж их гэдэг концепт дээр хэдүүлээ байгаагаа яаж сайжруулах вэ гэвэл тэр компаниудаас хүний нөөцийн менежментийг энд сурах хэрэгтэй юм шиг байна. Жишээ нь Стив Джобс ингэж хэлсэн юм байна л да. Apple дээр нөгөө инженерүүд одоо санхүүчдтэй гэж юм уу бага интроверт хүмүүс хоорондоо нийлэхгүй инженерүүдтэйгээ гараад тэгэл хүний нөөцийнхэнтэй санхүүгийнхэн ингээд тэгсэн чинь ингээд офисосоо босоод 0 руу явдаг замыг ингээд нэг болгоод хийцэг гинэ. Тэг хүмүүс ядаж те 0 орохдоо эсвэл тэгээд тэр нэг water fountain-д ус уухта эсвэл кофе уухта ч юм уу ингээд таарж мардаг гэсэн гэд. Тэгээд тэр нь өөрөө айгүй тийм хүний нөөцийг сонирхолтой бодлого байсан гэд ярьжсэн. Одоо Google-ийн Sergey Brin, Larry Page хоёр бол жишээ нь юугаа Google доторх кафетеригаа өнгөө болгочдөг те. Тэгээд хүмүүс чинь нөгөө ажилласаа гарахгүйгээр тэнцэнэ хоол идэх мэдэх гээд зүгээр яг хуу зарим нь бол зардалтай, зарим нь бол зардалгүй ингээ шийдчих болдсон юм шиг санагтаад байгаа юм л та. Одоо ингээ залуу стартап мапуудаар ингээ үйл ажиллагаа хөтлөхгүй би ингээ янз бүр орохоор ингээ нэхгүй ингээ офис нь хивстэй. Тэгснэ гутлаа тайлаад нэг тавч мавчтай ингээ оронгот тэндээс нь явмааргүй санагдаад байгаа байхгүй тоолж тий. Тийм юм шиг байгаа. Тэгээд ер нь бол яг бас хоёлаа тэр ажлын байранд ирэх илүү бас нөхцөл байдал дээрээс нь сэтгэл зүйн талаар илүү ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд ер нь биднэрт яг тэр ойлголт айгуу тийм бага байгаа тань тий. Яг тэр нэгдүгээр сэтгэл зүгээ ирэхээ авч явах уу, хоёрдугаарт ер нь хүмүүсийн сэтгэл зүгч гэсэндээ яаж ингэж гоё үр бүтээлтэй байх уу гэдэг дээр энэ productivity тал дээр ер нь манай анд болон өнөөний үеийнхэн ер нь ямар зарчим баримталдаг юм. Ер нь яг түрүүний хэлдгэр хоёулаа ажил орж талаас ингээ харах юм бол манай дээр айгүй тийм чухал юм. За нэгт тэр freedom эрхчлөөг нөгчөж байгаа. Хоёрт манайх нөгөө ажлын байран дээр бид нөгөө дарга цэргийн ялгаа айгүй багтаа. Айгүй тийм босоо биш, айгүй тийм хэвтэй. Одоо харилцааны динамиктай. Хоорондоо бүгдээрээ найз өхшөө ингээд явцдаг. Гэхдээ ажлыг бол яг гаргадаг. Тэр ажил бол ажил, харилцаа бол харилцаа. Хооронд айгүй тийм тустай. Ажил заавал гарах хэвээр, цагтаа гарах хэвээр, чанартай гарах хэвээр. Тэрийг бол заавал барьдаг. Гэхдээ тэрийг нь барьснаар одоо тгийж бариулахын тулд нөгөөх нь юу гэдэг нь чи миний ажилтан шүүск бол чи миний босс шүү гэдэг тийм харилцаа байлгах юм шаардлага юм л. Компанид ер нь жоохон тэгж боддог юм. Ер нь жоохон диктатур хэрэгтэй, жоохон барих хэрэгтэй гэдэг боловч анханасаа ажилд орж ирж байгаа хүн дээр манайхан зөвхөн гарч байгаа бүтээмж тэр бол чамааг илэрхийлж байгаа гол нөхцөл. Тэс чи ажил дээрээ 8 цаг 9 цаг суун уу хамаа 2 цаг суун хамаа. Гол нь чи энэ бичлэгээ гаргах хэвээр хугацаанд нэрээ гаргаж чадчихвэл дуртай юм аа. Ажлын манай ажлынхаа дундуур контрмод тоглосон бүгдээрээ сууж лээд CS центр тоглосон. Одоо дэлхийд дахна яг тийм болж байгаа шиг байна. Тийм баг. Одоо үсээ бүтээмжтэй л бүх юм суурилж явах хэрэгтэй. Тийм. Тэр дэмжээр л хэмжих хэрэгтэй. Угаасаа тэртээ хинч компьютерээр олон цаг суугаад гэж чадсан шүү дээ. Тэгээ дээрэс нэг ийм судалгаа байлаа. 2 цаг хүн ер нь 2 цаг тасралтгүй бол хамгийн тэр пик өндөр бүтээмж гаргадаг юм. Тэгээ тэрнээс цаашаа өдөрт 2 цаг. Яг ер нь бол ингээд 8 цаг офис дээр сууж байгаа юм ч гэсэн 2 цаг л ажил хийдэг. Ер нь бол тий. За яг нэг монотон ингээд юу хийж болно л доо. Тэрийг ингээд гэтээ тэр чин
өндөр бүтээмжийн асуудал биш, тусдаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр одоо үнэхээр бүтээмж гаргуулмаар байгаа бол тэр менежерүүд маань бол илүү тэрийг илүү санах хэрэгтэй юм шиг. За 2-3 цаг макс тий. Тэнгүүд ингэж байгаа. Маш их стресстэй нийгэмд амьдарч байгаа тэгж юм л та. Ер нь ажлын байран дээрх стрессийг тайлах жижиг зуршлууд ер нь байдгүй. Ер нь бол тийм шүү дээ. Ер нь бол байгаа. Би гэхдээ өмнөх удаагийн ажиллаж исэн газараасаа тэрийг амар сайн анзаарсан юу гэхээр яг энэ нөгөө therapist based ер нь эргүүлэх холбогдож байгаа юм. Тэрний үг гэхээр хүний амьдрал бид нар ерөөсөө ингээд ажлын байранд гараад ирэнгүүт гэр ажил гэдэг ер нь хоёр л ер нь юм хэсэгт хуваагдчих юм байл да. Дийлэх цаг хугацаа. Дийлэх. Одоо нийт манай амьдралын бараг 70-80% нь. Тэгэнгүүт тэр хоёр орон зай үргэлж байгаад тахлаар энээс гарах орон зай, тусдаа байх орон зай шаардлагатай. Яг үүний адилаар өглөө бид нэр 9-8 цагаас босвол 9 цагаас ажилдаа ирээл орой 5 хүртэл байгаал орой 5-аас ажиллаад дуусаад 6 гэж гэртээ хараад 6-аас орой 10 хүртэл гэр бүлтэй хамтаа байчингууд тухайн хүний өөрийнх нь орон зай хаана байх юм бэ гэдэг асуудал айгуугаар хизээ би өөрийн хоббидоо зарцуулаад хизээ би өөрийн юм шүү. Төгжөлчтэй хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэг сургуулиас наваад хамтдаа төгжиж байгаа тэр чинь гэр бүлийн цаг болж байгаа байхгүй. Me time байхгүй. Тийм учраас тэр 3 дахь орон зай гэж хэлээд байгаа тэр зүйл айгуу тийм чухал байгаа нь тэрэндээ байгаа юм шиг байна. Тэгэхээр үүнтэй яг холбоотойгоор яг түрүүний таньс асуусан асуултанд хариулахад өдрийнхөө яг тэр ажлынхаа тэр цаг хугацаанд ч гэсэн өөртөө тэр third space буюу тэр 3 дахь орон зайг өөртөө гаргаж авах хэрэгтэй. Жишээлбэл би одоо нийлэгдээ манай ажил дээр сүүлдээ бүр тэгж ярьсан одоохон нарай болох байх. Бид нэг юм жим дотор ингээд явангууд манай CrossFit-ийн дотор ингээд нэг 10 минутаар амар юм том цаг яваад цагийн дуусангууд ингээд дуграад тэгээд дараагийн сал руугаа ордог тийм цаг байдаг байхгүй. Тэр цагийг ажил дээр байршуулж байгаа маань үйл ажиллагаа 10 минутын дараа ахаад дасгал хийх юм уу? Тий, уг дасгал хийх үү те. 30 минут дотор дунд долгон дээр одоо бид нэг ажиллаа хийгээд тэгээд дунд нь 5 минут амар хийж байгаа. Тэгээд яг түрүүний таны хэлж байгаа яг тэр нэг тасралтгүй юм удаан хинжнүүдээс суухгүйгээр дундаа амрах, relax хийх, толгоог нэг жоохон амраах, бие хөдөлгөх тийм яг юм орон зайг туснаа гаргаж ирж өгье гэж байгаа байхгүй. Яг үүний адилаар одоохондоо би бол яадаг вэ гэхээр за 30 минут суулаа 10 минут амарлаа 10 минутаа YouTube үзчихин босчихно кофе цаагаа уучин тосоо жоохон бие хөдөлгөх чинь буцаад 10 минут 30 минутаар ингээд суучна. Тэгээд ер нь иймэрхүү байдлаар өдөр ингээд явчих болдог. За өөр одоо яг тэр стресс болон тэр юмнуудыгаа ажил дээр менеж хийхээс гадуурх нь өдрийн цайны цагаараа ер нь болж бол ажилчдаараа ингээд хамтдаа гарчдаг тий. Тэгээд хамт тойр сууж байгаа хоол идэд юмнуудаа ингээ ярьчдаг. Буцаа эргээд ажил дээр ороод ирдэг. Бас өөр ажил дээр жижигхэн одоо хийдэг тэр зүйл нь юу вэ гэхлээр юу гэдэг юм болоо. Ер нь тэр хоёр л ер нь манайх дээр амар чухал юм байна. Угаасаа бид нар бол дийлэнхтэй чаас хүүхдүүдэд унтуулчаал орой л хуцаа оролдож байгаа. Яг уу миний хувьд яг бас ингүүл зүгээр юмсан. Хүн ингээд хүний дуртай юм гэж байгаа шүү дээ. Дуртай юм чинь яг уу нэг ийм зөвлөгөөт юм лээ. Хэрвээ чамайг эрүүл байлгаж байгаа бол creative буюу бүтээлч байлгаж байгаа бол тэг чинь мөнгө олж өгж байгаа бол бүр супер гэдэг юм байна л да. Мэдээж хүн болгоны дуртай юм тэхгүй ч гэсэндээ одоо би бол бүтээлч байдал дээр бол ингэж ажилтдаг юм. Ядраад цахлахангууд шууд Eminem сонсдог. 16 настай байхдаа надад Америкт найз байгаагүй тэр үед. Нэг жоохон дутуугийн комплекстэй бас. Одоо ингээм амар олон найз мэс. Тэгээд би 16 таад л Eminem-ийн бүх дууг мэддэг байсан. Тэгэд одоо ингээд сонсоод ингээд яг өөрийнхөө тэр дуртай зүйл дээр ингээд тусгаарлагдаад орчноос ингээд тасраад эргээд ороод ирэхэд ингээд шууд рефреш хийсэн юм шиг болчдөг байхгүй. Яг хөө мэдээж нөгөө байршлын онцлог байгаа. Би бол шууд гараа цэцрэл түрээлэнд алхачтай. Тэгэхээр нөгөө хэлэх гээд байгаа юм хүн болгонд нэг сонирхдаг юм байна. Тэр нь өөрийнхөө подкастыг үздэг ч юм уу ямар нэг юм ингээд тэ workout хийдэг ч гэдэг юм уу. Тэр зүйлийг заавал өөртөө зориулах тэр цагийг гаргах хэрэгтэй юм шүү. Би жимд яваад нэг юм анзаарлаа. Яваад ч гэжтэй одоо худлаа үний явнаа. Гой бие мэт болохгүй мөлий зөвөр нь хөлсөө гаргах зүйл. Завтаа болоод жимд явна гэж байдаг юм байна. Байдаг. Тэр завыг гаргах хэрэгтэй байна тий. Тэрэн шиг бүгдээрээ ажлын байран дээр ингээд ажилдаа завгүй бүгд завгүй. Тэг яг бодит байдал дээр ямар ч компани яг үүндээ таныг нас урах юм бол 2-7 хоногийн дотор орлуулчих واخхой. Орлуулшгүй хүн гэж байдгүй. Тий. Байхгүй шүү дээ. Тийм учраас
ажил чухал. Гэхдээ тийм ч чухал биш гэдэг нэг концепт баг шүү. Тэгэнгүүт яг ингээд тэр дуртай зүйлдээ цагийг зарцуулах ёстой гэдэг тэрийг бол бүр хүчээр заавал хийж тэр third space тэр 3 дахь орон зайг бол одоо заавал бүрдүүлэх ёстой юм шиг байна. Яг нь менежмент талаас 3 дахь орон зайг бүрдүүлэх нөхцөлийг бас гаргаж өгөх ёстой юм шиг байгаа шүү. Тэр нэрийг сайгүй чухал юм байна. Яг таны хийж хэлсэн юм саналаа. Манайх ажил дээр яг тусдаа амралтын өрөө гэж үүдээ. Яг тэн дээр будэнтэй, зургаттай, ортой яг ингээд дундын орон зай. Тэгээд ажилласаа яг ингээд жоохон burnout болоод, жоохон хийж ямаас уудаад, жоохон ингээд зав болоод ирэхлээр тэр өрөөлөө гоё юм ороод хамраад дуг хийгээд тэр өрөөндөө ингээд байж байгаа буц зэрэгээ гарч ирээ суугаад өршлүүлдэг юм байдаг. Тэгээд тэр ер нь орон зай нэрийн сайн гэж чухал. Яг таны саяны хэлэнгүүд тэрийн сайн яг санаанд орлоо. Одоо ингээд хаяада чи баг мэдэндээ дээр USL Universal-ыг мэдчихэж байгаа шүү дээ. Манай сургуулийн төв дээр хаяада ингээд хүүхдүүд ингээд нэрэл тоххол те. Би чинь комедийн хүн шүү дээ. Би crowd-а мэдэрч байгаа шүү дээ. Яас багш нь уйдагаад байна. Өдрөө гэж уг хаян заяа. Өг зүгээр гэж үгтэж. Нөө чи юу яа. Энэ bean bag chair нэр нэг 20 минут унтчих. Хоёрын хооронд 2 цаг ингэж яаж яах юм тийм үстэй. Тэгээд тэр ерөөсөө бүтэмжийн асуудал ахаал. Тийм байна. Тэр 2 цаг тасралтгүй нүдэгтэй биш. Яг зарим өдөр тийм тохиолдлууд байна. Амар хисээ бич өдөр яг амьдрал тийм хүнд хэцүү янз бүр байна шүү дээ. Гэхдээ нөгөө миний хувьд нойр амар чухал байхгүй. Би ер нь хүмүүс хүүхэд мөхтэй ч гэсэндээ сэрэх амар дург. Гэхдээ яалтчгүй амьдрал учраас сэрэх шаардлага гарна. Сурагч нараа бол унтуулдаг. Ер нь бол яг ингээд өмнө ажилласан компаниудаас харахад бол тэр одоо чинь фитнест явуулахад ядаж ингээ хөнгөлж өгдөг. Тэр оффист ингээ фитнест бол те MPM-д ажилладаг бол ингээ тентхийн фитнесийг ингээ юу лээ 100 мянгаар өгдөг л сарын бүр ингээ бараг 450 фитнесийг тийм болгоод өгдөг. Гих мэтчлэнгээр. Тэгэхээр тэр байдал бас их чухал юм шиг байлээ шүү. Ер нь бол. Тийм шүү. Яг түрүүний таны хэлж байгаагаар ер нь яг burnout болохгүй байхаар бодож байгаа болохгүй байхаас ингэж бодож байгаа хүмүүст айгүй тийм чухал зүйл бол яалтчгүй тэр нөгөө бүтээмж бас нухах юм шиг байгаа. Хүмүүс энийг зуусгах ёстой гээл ингээл нөгөө бүтээмж нь гарахгүй байхад ингээ нухаал идэг те. Оронд нь зүгээр яг тэрнээс хэсэгэн пауз аваад өөрийгөө рефреш хийгээд яг түрүүний таны хэлдгээр хоббинийхаа юм чөлөөтэй юм өөрийнхөө ингээ толгойг жоохон старуулах амраах тэр юм ингээд хийчээд тэгээ буцаа эргээд ор. Манай өөж хамаад гэдэг сах. Би нөгөө жоохон махт чинь ингээл нөгөө цэвэр бичгийн юм гээл нөгөө алдаагүй бичих ёстой гээл гэрийн даалга малгаараа хийн штэ те. Дунаас нь алдчихна. Тэгээл тэгэнгүүт нөгөөд гэж нөгөө стрикт болохгүй, арилгаж болохгүй. Бүгдийг нэхээс нь бичих гээл. Зовж байгаа юм чинь яагаад ч тэгээ хүүхдүүдийг зовоод гэсэн. Тэгээд тэгэнгүүт манай өвөө дундаас нь орж ирээ. За миний хөдөлгөөстэй хийгээ болчих. Хоолойгоо зарим гэдэг. Вау. Тэгэл битэр чинь за тэгээд яваасла мангар дуртай тэргээ болоод галтгоонд ч лав дээр зарим гэдэл амар гоё ингээ суугаад гоё хамраал буцаал ирэл ороод ирж байгаа юм чинь. Тэгээ ингээ гоё бичээл алдахгүй бичихгүй л дээ дундаа алтна. Тэгсэн хэрнээл тэр чинь яг тухайн хүнийг тэрийг хийгээд shit би нэг ёстой хогийн дургүй юм хийж ин да гэж тэрийг үзэн ядах тэр сэтлээс нь тэр юмнаас тэрийг аягүй гоё ингэ чөлөөлөд өгж байгаа байхгүй. Сатарах те. Тэгж амар хэцүү санагдахгүй шүү дээ. Эргүүлээд ороод ирэнгүүт тэрийг магадгүй бичих, тэрнээс авах таашаал тэр юм нь хамаагүй л өөр төвшөнд очиж байгаа. Тэгэхээр яг тэр зарчмыг л ер нь амьдралдаа л барих хэрэгтэй юм шүү. Burnout-д орохгүй. Дундуур нь зарим гэдэг гэсэн. Ажлын ярилцсан дээр нэг юм асуулт өгд юм л да. За. Ажлын ярилцлага шүү дээ. Чи тэр ажилд орох гэж байгаа шүү. За. Мөнгө чухал уу, ажил чухал уу? Чи юу гэж хариулах вэ? Тэр хоёр айлныг сонгох юм уу? Зүгээр тэгж л асууж байгаа юм байна л да. Тэгж л асууж байгаа юм байна л да. За. Мөнгө чухал уу, ажил чухал уу? Мөнгө чухал юм уу? Би бол тэгж хариулах байсан. Яагаад? Яг уу миний бодлоо зүгээр мөнгө лөө хүрэхэд ямар ч өөр янз бүрийн арга зам аргыг үржүүлэх юм болов. Гэхдээ тэг мөнгө чухал юм шүү дээ. Тийм мөнгө чухал харин. Тэгэхээр мөнгө рүү хүрэхэд өөр арга зам арга гэж үгсэг. Тэг яг уу зүгээр ажил чухал гэхлээр миний бодлоор тэр нөгөө процесс дээр төвлөрөөд байгаа юм санагдаж байгаа байхгүй юу? Яг бид нар юу яах гэж ажил хийдэг. Бид нар ажил хийхин тулд бид нар өөр бүтэмжээ гаргаад түндээсээ одоо универсал одоо энэ ертөнцийн одоо энэ тогтсон заншлаар бол бид нар тэрнээс цалиа олоод мөнгөтэй болж байгаа шүү дээ тий. Мөнгөөр бид нар юу бодлож бид нар цаг хугацаа эрхчлөлөө бодлож авч байгаа. Тэгтэл ажил чухал гэх юм бол надад зүгээр процессын дээр нь төвлөрөөд байгаа санагдаад байгаа байхгүй юу? Мөнгө чухал гэх юм бол үр дүн дээр чухалж байгаа. Тэгэхээр үр дүн мөнгө юм бол мөнгөн дээр хүрэх ямар ч өөр олон төрлийн арга зам байж болно.
Тэгэхээр би бол хувьдаа надад өгж байгаа очиж байгаа резолт нь чухал. Тэгэхээр процесс нь чухал биш гэж би бол тэгж харилгасан. За тэгэнгүүт өөр юм асуу. За 40 цаг ажилладаг тий. Дунджаар өдрийн 8 цаг 7 хоногийн 5 өдөр. За 7 хоногийн 40 цаг ажиллаад за сарын за $2000 гэж үү. За сарын $2000 цалинтай ажиллах уу? 7 хоногийн 80 цаг ажиллаад $4000 цалинтай ажиллах уу? Тэгвэл би бол баг цалиа аваад. Үгүй баг цалиа аваад баг цагаар ажиллах энэ бол шүү сонгоно. Ямар шиг хэлсэн аахгүй. Яа. Яг би бусад тэгвэл цагаараа илүү гоё амьдрахаа л бодно шүү дээ. Тийм илүү гоё бусад зүйлтэй зарцуулах. Мөнгө чухал, гэхдээ тимч чухал биш гэж. Тий, яг зөв. Тий. За тэгэнгүүт өөр сценарио асууя. За. За 7 хоногийн 40 цаг. Би университет ажилд орох гэж байсан гэсэн. Ажилд оруулахгүй байсан даваа. За. 7 хоногийн 40 цаг дуртай ажиллаа хийнэ. За $2000 заа. За. Нөгөөх нь бас 40 цаг $4000 заа. Гэхдээ тэр ажил нь болохоор за ингэж үтэй. За муу усны сувг дээр ажиллана. Тэгээ тэр өнөр бол бас 3 хоног манайх гарддаг ч үлээ. $4000. Алийг сонгоо. Нэг нь $2000. Баг мөнгөөр баг цагаал сонгоно. Тэргээ сонгоо. За $8000. Нэг баг цагаас. $16000. Баг цаг. Хүн юу байхгүй түүнийгээ сонгоно. Хоёул нэг ажлын байр гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бидэнд хамгийн гол нь юу чухал вэ гэдгээ бас яах хэрэгтэй юм шүү. Тодорхойлох хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгэнгүүт одоо хоёулаа буцаад ажлын байр руугаа аваач л да тий. Бид нар ингээл дуртай юм аа ингээл ягаал burnout болтлоо идэг. Гэтэл дуртай юм burnout болтлоо гэж юм уу? Дургүй юм burnout болтлоо гэж юм уу? Дуртай юм. За. Надад тохиолдож байсан. Одоо ингээд Universal би хичээл цаг амар дуртай. Тэгснэ яг ингээд нэг орж ирж байгаа мөнгө нь гоё юм л да. 10 хэдэн хонд байлаа да. Би ингээд өдрийн яг 10 цаг тасралтгүй хичээл заадаг. Нийтдээ 7 хоногийн 100 гаруй цаг ажилладаг. Тэр дуртай ажиллаа дургууллаа гэж байгаа байхгүй. Бүр ингээд хичээл заамар гítэл эцэст хүмүүс ингээд надад итгээл амар хүмүүс мөнгө төрөлж сураал те өглөөний сориолт. Би одоо баг нөгөө жаргалдаа ташуураад байгаа маа хайш ингээд гоё төрд. Гэтэл яг бодит байдал дээр зүгээр яг нэгдүгürt менежмент мөн байсан баг. Өөрийн хувийн зохион байгуулалт мөн байсан баг. Хүмүүс итгээд ирээд нь штэ би тэнд ч үгүй комплейнт хийхгүй байхгүй. Өдөр цагийн зөрүүлж болно те. Ингээд. Тэгтэл хүн менежмент муу байх юм бол дуртай ажиллаа дургуултлаа хийх юм байна гэж байгаа байхгүй. Тэг тийм учраас хоёлаа нөгөө ингээд burnout гэдэг ингээд тэр ажилласаа халшрах гэдэг концепт энэ өөрөө бид нар бас ингээд бас бодох хэрэгтэй мөлий. Яг ингээд сайн яг мөнгө төр яриад юм хэр is it worth it боёо ингэн барин ингэж хийх хэрэг байна уу да гэдэг. Энэ болгоныг өөрсдөөс асуух хэрэгтэй юм шиг байна л да. Ер нь бол тэгэхээр зүгээр яг хоёлоо нөгөө сая нөгөө дараа нь ярилцъя гэж хэлсэн. Бүр ингээд илүү ингээд наривчлаад ингээд орё гэж бодож байна л да. Одоо ингээд бид нар нийтээрээ тэртээ тэргүй юу яах вэ? Хүн дунджаар нэг 7-оос 14 өөр салбарт ажиллах юм гинэ. За. 21-р зуунд. Тэгэхээр нөгөө их сургуульд одоо сурах мэдлэг чинь юу билээ гэдэг нэг асуулт гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө одоо яг андтаагчсан боловсролын талаар зөндөө ярьж ирсэн учраас хүмүүсийн тулгамддаг асуулт энэ. За ямар салбарт ажиллах вэ? Ямар мэрэгчлэлтэй хүн болох вэ? Ямар ур чадвартай хүн болох вэ? Залуу хүмүүстэд тэгэхээр тэр мэрэгжил сонголт тал дээр тэгвэл юу зөвлөх ёстой? Өчнө угаасаа 10,000 салбарт ажиллах юм шүү дээ тэгвэл. Тэгвэл яах ёстой? Ямар мэрэгчлэр сурах ёстой? Ямар ур чадвар эзэмших ёстой? Эсвэл болий их сургуулаа болж болно заа. Би чамаг нэг тийм их сургуульд сурахгүй сурах албагүй гэдэг аавра мэдрээд байгаа учраас нэг асууж заа. За окей. Тэр болж байгаа тийм жоохон буруу аавра мэдсэн. Би бол их сургуулийн боловсролыг аягүй чухал гэж боддог. Just joke. Тийм. Гэтэ ягаад гэдэг нь аягүй чухал шүү дээ. Тэгээд би ягаад гэж бодлоо их сургуульд ер нь хүнийг тийм цэгцтэй юмыг сэтгэн бодох тэр чадварыг ер нь гэтээ боловсрал ер нь хүн тэр шүү дээ. Альва нэгэн зүйлийг дүн шинжилгээ хийгээд
түүн дээр сэтгэн бодож түүнийг одоо эргцүүлж ухаарад тэрэн дээрээ суурилсан үйлдэлийг одоо амьдралд хүн хийх тэр одоо боломж чадварыг олгоод. Тэгэхээр их сургуульд юу сурах нь чухал биш. Гэхдээ их сургуульд яг тэр сэтгэн бодох ур чадварыг хүн олж авах ёстой юм шиг байгаа. Тэгээ тэрийг олон төрлийн өөр одоо салбар өөр ингээд зүйлсүүдийг түүхийг одоо тий эдийн засгийг энэ хорвоо ертөнц чи ер нь яаж ажилдаг вэ гэдгийг хүн ойлгочвол тэр чадвар нь хүн амиулаа сайн сурах юм шиг санагддаг учраас би бол хүнийг заавал их сургуульд сурах нь бол ер нь бол зөв гэж би бол зөвлөдөг. За гэхдээ энэ дотроос түрүүний хэлсэн та яг нөгөө хүн ямар ур чадвар эзэмших шаардлагатай вэ гэж шүү дээ. Түрүүний хэлдгээр яг тэр аахгүй. Эхнийх нь альва нэгэн мэдээллийг аваад тэр мэдээллийг хүн боловсруулад тэгээд зөв буруу үнэн худал тэр зүйлийг хүн эхлээд ойлгох сурах хэрэгтэй. Нэг тийм. Хоёр дахь нь миний бодлоор зүгээр ирээдүйд 2100 зүгээр залууст хамгийн их чухал зүйл юу гэдэг вэ? Би зүгээр хувьдаа л гэж боддог. Миний хувийн бодол. Энэ бол бүтээлч байдал. Creative байдал. Бүтээлч байхлаар хүн альва ямар ч асуудал амьдралд нь тулгарсан тэр зүйлсээс бүтээлчээр юмар гаргах түүний бүтээлчээр шийдэх тэр одоо ийм юутай олдог гэх юм уу ур чадвартай олдог гэж би болоо да бод. Тэгээ миний одоо амьдралд ч гэсэн хамгийн их тус олдог зүйл бол бүтээлч байдал. Альва нэг асуудлыг орон би яг тэр асуудлыг хамгийн сайн мэддэг хүн биш. Хамгийн тэрийг одоо сайн хийж чаддаг хүн биш. Гэтэ альва нэг асуудал гараад ирэх юм би энийг яаж би бүтээлчээр шинэлгээр өөрөөр шийдэж болох вэ? Энийг яаж л амраа шийдэж болох вэ? Онцлог хүрчлэх юм л да. Тийм байдлаар ингээд юмыг илэрхийлээд ирэхлээр хүн альва нэгэн асуудлыг ингээд хамаагүй илүү өөр өнцгөөс хараад түн дээр хамаагүй илүү одоо дээр одоо шийдлийг олж чаддаг гэх юм уу. Тэгээд тэгдэг учраас би бол зүгээр хүмүүсийг бүтээлж байх дээр сур гэж хэлнэ. Тэгээд бүтээлж байдлыг сурна гэдэг нь хүн нөгөө хөгжим сонсоол зураг зураал тэр бол айгүй өөр төрлийн артистик creativity шүү дээ. Тэр бол маш нарийн ур чадвар шүү. Тийм нарийн ур чадвар шүү дээ. Тэр бол биш. Миний creative гэж байгаа нь альва нэгэн асуудал тулгархад үүнийг ямар олон арга замаар шийдэж болох вэ гэдгийг хүн үргэлж аягүй сайн бодох юм шиг. Би тэгээ 10 жил дээр хахад яагаад математик хүнд амар чухал гэж хэлээд би дараа нь сүүл тэрнтэй холбож ойлгосон. Яагаад гэвэл бид нар нэг томьёо энэ дээр ашиглаж хэрэг болохгүй болвол бид нар яаж энэ тоог нь шилжүүлээд энийг тийш ингээд тэрэнд нэг тулцсан хандар тулцсан юм дээр хүн арга зам ингээ олон талаас нь хайж болоод байна шүү дээ, тэ. Яг тэрнтэй адилхан хүн амьдралд айгүй олон ингээд юмнуудыг ингээд арга замуудыг эрэлхийлээд ирэхлээр тэг хүн айгүй хурдан хөгждөг. Тэн дээр айгүй өөр нүдээр хардаг болдог. Тэгээд түрүүний хэлдэг нөгөө сэтгэл зүйн асуудлууд burnout-д баг хүртдэг. Яг бол тэрнээс бүтээлчээр олоод гарчаад шүү дээ. Надад бол тэгээс. Наадхан дээр чинь өстой мартаагаа дээр хэлж чинь аав бит хоёр нэг зүйл дээр их санал зөрдөг байсан. Манай аав болохоор ингэж хэлдэг байсан. Математиктэй сайн хөхт ер нь хичээлдээ сайн бусдчаалдаа сайн байт юм уу? Би болохоор хүүхд толгоо өөр хичээл тэ ор чадвартай. Зарим хүмүүсийн тарих өөрөөр ажилтдаг энэ төр гээд. Хожим бодох нь аавта буцаа санал нэгтэж байгаа. Тэр математикийг PR-даад байсан да биш юм бэ. Тэр зүгээр л тарих ажиллаад байгаа учраас өөр хичээлдээ сайн байх тий магадгүй чиг хандлага магадлал нь өндөр байсан байна. Яс. Одоо ингээд би бүр хүмүүст хэлмээр санагддаг байхгүй юу? Камер руу харж байгаад бүр хэлэхэд боловсрал модноос гараагүй. Математикдаа сайн байх, лаг тоо бодох модноос гараагүй. Их сургуулийн диплом зүгээр цаас гэж боддог хүмүүс зүгээр цаас л авсан байгаа юм. Их сургуулийн мэдлэг боловсрол ерөөсөө модноос гараагүй. За тэгээд дахиад нэмээд хэлэхэд онц сурдаг хүмүүсийн 80% нь би бол сайн явна, сайхан амьдрна гэж боддгийг. Мяа сурдаг хүмүүсийн 80% нь мяал явна. Яг хуу энэ дундаас outlier гэдэг те цойлогсод те гарч ирээд яг хуу нэг манай энэ муу сурдаг байсан одоо лаг бизнесмен болцсон. Одоо бүр сүүлийн хэдин 2 ерөнхийлөгч нүртэл боловсралгүй байгаа гот. Боловсралгүй ч гэсэндээ болдг юм уу тэр гэдэг. Нөө ийм нийгэмд л ингээд ийм болгочоод байна. Тэрнээс биш одоо ингээд хаяада те за энэ онц сурдаг энэ аригчин болцсон. Эн чинь ерөөсө цөөхөн тохиолдоод байгаа учраас хүний амьдрал ярьж байгаа байхгүй. Манай энэ одоо багын найз багаас онц сурдаг байсан инженер болоод сайхан амьдарч байгаа. Энэ сонирхолтой түүх биш байхгүй юу? So what? Тийм үстэй. Тэгэнгүүт бид нар болохоор ингээд сонирхолтой юмыг л хуваалцдаг мэдээлдэг. Ягаад онгоцны ослыг бид нар мэдээлдэг. Ховор тохиолддог учраас.
Машины ослыг мэдээлэх юм бол телевизийн цаг хүрэхгүй үстэй. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр зүгээр энэ боломжийг ашиглаад бас тэгж хэлмээр санагдаад байгаа. За тэгэд чи санал нэгдэхгүйгээ би сая яг наадхан дээр чинь бүр 100% 1000% санал нэгдмээр байгаа юм. Альва тэр мэдээллийг боловсруулах тэр critical thinking. Хүн шүүмж сэтгэлгээ. Ковидээр айгүй их анзаарлаа. Айгүй хүмүүс одоо чинь за ингээ вакциныг эсэргүүцээд ярангууд за яагаа эсэргүүцсэн хизээч гэ олон талаас нарахгүй байхгүй. Нэг хүн вакцины тусаад нас урцсан байж бол өөр чинь зүйл байсан юм уу? Тэгэд энэ талаас нь харуул яасан. Зүгээр нэг ингээд нэг групп Facebook групп руу орцсон те ингээд янз бүрийн амар horror story сонсож. Ураан дээр ч гэсэндээ яагаад та газар нутаг сүрүүлнэ гэж бодож байгаа. Түүхийг харах юм бол атомын цахилгаан бид нар атомыг ашиглаж юу ямар шинжлэх ухааны дэвшлэл гаргасан гэж харахгүй байгаа юм л да. Тэгэхээр Нельсон Манделагийн хэлдгээр эцсийн боловсрал гэдэг зүйл чинь хүн төрөлхтнийг аврах хамгийн том зэвсэг юм байна гэдэг. Ийм point юм шиг байгаа шүү дээ, тийм үү? Тийм. Түрүүний яг таны хэлдээ тэр нухацтай сэтгэлгээ тэр юу нэ айгуу тийм чухал тэрэн дээр бас юу нэ гэдээ ярих хэрэгтэй юм шүү. Одоо жишээлбэл би яг өөр дөр ингэж тэр зэрэг чиг хардаг байхгүй. Бид нэр ингэж нухацтай сэтгэлгээ манай залуучуудын хувьд улам багасах хандлагатай магадaltaй. Яагаад гэвэл бид нар юм уншихгүй байгаа. За яагаад юм уншихгүй байгаа гэхдээ унших гэдэг нь амар чухал гэдэг яваад тайлбар. Тэр нь зүгээр юм ингээд уншихгүй байгаад асуудал биш. Энэхүү ингэдэм байна л да. Бид нар ингээд YouTube дээр ч юм уусгүй бид нар Instagram дээр бид нар reel үзэнгүүт бид нар тэр мэдээлэл шууд орж ирж байгаа. Буюу бид нар тэрийг үзэл сонсоол шууд ингээд хүлээж аваад тэгээд дараагийн reel руу явж байгаа. Тэр reel дээр дотор үзэж байгаа харж байгаа юмнуудыг хэр баргийн бид нар ингээд тогтож уншиж ойлгож цаад хутах учрыг бид нар ингээд үздэггүй юм байна л да. Уншингууд бид нар яадаг вэ гэхээр нэг өгүүлбэрээс нөгөө өгүүлбэрийн хооронд уншиж байгаа хоорондоо хүн өмнөх өгүүлбэрээ боловсруулад эсвэл одоо бид нар ингээд цохол ингээд уншиж байгаа бид нар дундаас нь завгүй болоо бид нар хаагаад явчихдаг шүү дээ, тэ. Хаагаад явчингууд тэр хүний толгой дараа нь ажиллаад байгаа байхгүй. Тэр яасан юм бол одоо дараа нь яах юм бол өмнө одоо хүн ингэцэндээ. Гэт ингээд хүн тэрийг боловсруулах ингээд бодох орон зайгууд байна шүү дээ, тэ. Бичлэг үзэх, YouTube үзэх ч юм уу богино юм форматын одоо жишээл иймэрхүү юмыг үзэнгүү тэн дээр өгөөл ингээд орчихсон хүн тэрийг ингээд дараа нь ингээд гүйцэж тэр үгийг ингээд өөртөө шингээж авахгүйгээр зүгээр идээл байгаа гэсэн. Тэгэхээр хүн тэр өөртөө тэр шингээж авах тэр орон зай цаг хугацаа гаргаж өгөх хэрэгтэй мөлий. Яг тэгдэнтэй адилхан хүн ингээд өдрийнхөө төгсгөлд за өнөөдөр би яг юу хийж вэ? Би маргааш яг юу хийх гэж. Би яагаад энийг хийх гэж байгаа гэдгийг хүн ингээд бодох хэрэгтэй. Хоорондоо хоёулаа ингээ юмэрсэн дараа амарч яах тгээ хэлсэн те. Яагаад амарч яах гэж хэлсэн бол. Амарч яах тэр үе юу л гэж хэлсэн бол. Гэт ингээд хүн ингээ бодоод байх тусам тэр хүний тэр зөвшөөмж сэтгэлгээ нухацтай сэтгэлгээ олон сайжирд юм байл да. Тэгэхээр нөгөө ном уншгээд байгаа нөгөө юм нэр чи одоо тэрэндээ бас биш юм байлээ. Яг тэгэж хүнд тэгэж юмыг боловсруулах тэр орон зайг хүн өгстой. Тэгээ хүн өөрөө бас тэрийг аягүй сайн анзаараад тэр одоо болохгүй байгаа бол тэр нөгөө пауз өөрөө хүн заавал авч явах хэрэгтэй юм шиг байна. Яг түрүүний хэлдэг нөгөө burnout-таагаас яг адилхан хэрв үнэхээр чи өдөржингөө ингээд ажиллаад үнэхээр тэрнээс ингээд ядраад байгаа юм бол түр зүрдээ пауз аваад би яагаад энэс burnout хийгээд байгааг хүн бодох хэрэгтэй. Надад юу болохгүй байна? Ажлын цаг нь болохгүй байна уу? Миний хийж байгаа надад таалагдахгүй байна уу? Гэт тэгээд тэрнийхээ дараа тэрнээсээ гарах өөр бүтээлч арга зам болох хэрэгтэй. Яг үнэ. Энэ яриан дээр би баг зочноос илүү яриадах шиг шүү дээ. Ярих амирыг. Та бүхэн энийг үзэж байгаа бол English-тэй бол юу Jimmy V гэ 1993 оны тэр SBS дээр хэлтгэлийг үзээрэй. Айгуу гоё. Jimmy V 1900. SBS Award ESPY гэдэг одоо спортын хувьд Оскар. Тэр нэг тухайн дэлхийн шилдэг тоглогч тэр ингээд яг л Оскарын шагнал гартуул шилдэг плей энэ төр байсан. Rookie ин байсан ингээд. Тэгээд тэрэн дээр 93 онд л доо Jimmy V гэж алдартай спортын сэтгүүлч байсан юм байна. Тэр хүн 11 минут юм бэл амар гоё илтгэл тавиад тэгээд тэр илтгэлээсээ нэг 58 хоногийн дараа лөөд болсон юм лээ. Хор тавтартай байсан. Тэгээд тэрийг бүгд мэдчихсэн. Гарч ирээд амар гоё өдрөг ярьж байгаа байхгүй. Амар ийм free spirited ярьсаар байгаа дуусгаж байгаа. Jimmy V 3 юм байсан. Та нэг өдрийг тэ инээсэн бол. Тэгэхээр гоё инээсэн бол. Уйлсан бол гэж байгаа. Тэр нь уярж байна уу? Гонёлж байна хамаагүй. Хүн уйлна гэдэг чинь дотор гоё онгоо шүү дээ. Эрэгтэй хүмүүсээс нөлөөс бас гардаггүй те гармаар байсан ч гэсэн. Тэгээ бодсон бол гэж байгаа. Чиний яриад байгаас сүүлийн point байхгүй. Бид нар юусоо яг боддггүй юм байна. Яг суугаад утсаа оролдохгүй.
буудан дээр ингээд гэтээ хүн ингээд буудан одоо үед ингээд зүгээр уцаа оролдохгүй буудан дээр сууж байгаа хүн харуул бас жоохон гайхмаар шүү дээ ингээд яг зүгээр creepy чи юу тэгэнгүүт энэ гурван зүйлийг нэг өдрийн дотор хийсэн бол тэр өдөр гайхалтай өдөр өнгөрж байгаа өдөр ингэнэ. Тэг яг хоо тэгээ таалд өгсөж байгаа. Тэр амар гоё спич. Тэгээ бид нэр яг тэг хийх ёстой юм байл. Тэгээд бидний амьдрал ямар ч үеж бол бид нар гэр оролт амьдардаг байж болно. Хаусанд амьдардаг байж болно. Юу ч байдгийг. Хамгийн гол нь нөгөө давшуулбаргаа хэлдгэр тийм ээ. Бидний хоолой дээр яг адилхан ингээд зангирдаг тийм ээ. Бидний ингээд хацраар яг адилхан нулим сурцдаг. Харж шар цагаан өндөр бүдүүн дарган туранхай. Тэгэхээр хүн өдрөөл гайхалтай өөрийнхөө хэмжээнд өнгөрөх ёстой. Тэр өгөгдөл бүгдээрээ өөр. Тэгэнгүүт бодох ёстой байна л да. Бодохын тулд яг уу гэхээр нөгөө ном унших гэдэг концепт. Би зүгээр хүмүүстэй зүгээр шавнартай өгдөг зөвлөгөөг зүгээр хоёулынгийнх нь яриагаар дамжуулах өчиг гэж боддог. Тэгэд юу гэхээр зэрэг ном унших өөрөө залгуутай, ядаргаатай ажил. Тэгэхээр зуршил болгож байгаа. Энийг зуршил болгохдоо өдөрт зүгээр таймер тавьж байгаад 15 минут л тавьж байгаа. 15 минут тавьж уншаад дууссан. 0 орол бааж ах орондоо л унших цаг واخхой. Амьдралаас чи юу ч хороохгүй заа. Тэгээд уншихтаа утасныхаа нөтөн дээр гаргаж ирээд day 1 өнөөдөр хэдийн 3 сарын 20 өдөр тэгээд check 15 минут унш day 2, day 3. Энийг одоо амьдралынхаа ямар ч зуршлыг олоход эсвэл гээхэд уугаагүй өдөр те гэдэг ч юм уу. Ингээд зүгээр яваад үзээрэй. Энэ өөрөө хүнийг амар энгийн мотивацчлуулах арга юм байна. Америкт нөгөө AA meeting гэдэг болдог. Архинд орсон үстэй гэдэг. Би одоо Америкийн архичтайгаа яадаг байна. Энд чинь сэтгэл зүй айгуу тийм шалгарсан арга байхгүй. Бөөнөр ингээд тойрч суугаад кинонд дэр гардаг шүү дээ. Hi, my name is John гэдэг. Бөөнөрөө hi John гэдэг. I'm 10 days sober гэдэг. 10 days sober мобер гэж ингээд тэгээд арх уугаагүй гот ингээд зоос өгд юм байна. Өө баяр хүргэе. 2 3 4 энэ хүний сэтгэл зүйтэй холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр номыг тэгээд уншиж байгаа. 15 минут их биш байхгүй. Тэг анхаарал төвлөрөх ингээд багассан байж болно. Тэгэх юм бол хүн төвлөрөөд фантазлаад араас нь бодох тийм ээ. Яагаад кино хизээч номоод авдаггүй. Кино чинь нэг директор, нэг продюсерийн л харах өнцөг. Бид нэр Twilight, Harry Potter шүү дээ. 9 шидээр төсөөлж байгаа шүү дээ. За. Манай Hermione ингээл гэл ингээл тийм учраас зүгээр бас анддаа тэрэнд нь айгуу талархаж чинь. Тэр хүмүүс нэрнгээсээ одоо сэтгэл санааны хувьд ч тэр ажлын байранд burnout дээр ч тэр ер нь өдөр тутмын амьдрал дээр тэр ном унших гэдэг концептыг ингэж байнга бид нэр ярьж явах хэрэгтэй юм байна. Би сая юм дээр нэг юм нэмчихв. Тэр нь л болохоор яг нөгөө ном унших гэдгээр бас ингээ харахаар ном унших гэдэг нь өөрөө миний бодлоор зарим нэг хүмүүст хобби юм шүү. Хобби. Тэнгүүд одоо би хобби гэдэг том сэдвийн талаар бас ярих гэж байгаа байхгүй. Хобби юу нь яагаад чухал вэ гэхээр ер нь одоо burnout-д орохгүй байхын тулд хүн өөрийн гэсэн одоо тэр хоббитой байх айгуу чухал. Тэгсэн чинь юм байна л да. Манай монголчууд ер нь анзаараад байхад ялангуяа манай өмнөх генерашныхан манай аав ээж ах эх нарын үеийнхэн маш хоббиг юм байна ер нь. Тэгэнгүүт болохоор эмэгтэйчүүд нь хоббиг уучраас нөхрөөрөө хобби гэдэг. Нөхрөөрөө хобби яаж байгаа. Яг хөө тэр хүний хувьд хобби нөхөр нь л байхгүй юу. Тэгэнгүүт нөхрөө үргэлж гэртээ байлгах. Энийг яг хөө хүмүүс ингэ өөр яг нөхрөө хобби. Тэр хүний хобби бол нөхөр нь. За. Тэгтэл англи хэлэнд орчуулахаар нөгөө doing her husband болчиход байна те. Probably бас тэгж болно шүү дээ. Нөгөө талдаа болохоор манай эрэгтэйчүүд өөрөө хобби айгу багтай учраас дийлэнх нь одоо 40-с 50 насныхан одоо энэ үеийнхний харахаар хобби нь ер нь баг арх болчиход байдаг. Арх л ууштай Монгол хэлчүүд. Монгол хэлчүүд арх л. Тий, сэтгэл готролд орно. Ямар йога хийх юм. Тийм шүү дээ. Ямар бясалгал хийх юм. Арх л ууштай. Тэр чинь хүмүүсээ бид амар том асуудал болж байгаа. Тэгэхээр ер нь тэр дараачийн үеийнхэн одоо бас ингэ гарч ирж байгаа залуучуудсан тэрийг аягүй сайн анзаарч хэрэгтэй юм. Яг өөрийн цэвэр юм дуртай, юм пашнтай тэрийг маш сайн судлаад таны пашн сагс шүү дээ. Та ингээ саксыг үнэхээр ингээ гүнзгий судлаад өнөргөд таны амьдралыг чи өөр нэг юм зүгээр амар том орон зай эзлээ тэр чинь баялаг болгож байгаа байхгүй те та тэрэндээ багч нь ялахаар та баярлдаг
хожигтлаар гутардаг, хин нэг үнтэй ороод мэтгэлцдэг. Тэр таны өөрийн чинь том identity-г нэг хэсэг учраас тэрэндээ ингэж урамшиж өдөр тутмын ингээд утга учиртай бас нэг болж байгаа бох те. Мэдээж ажил, амьдрал хоёр хооронд ууч. Гэтэ яг амарчин гэдэг хүн юунд дуртай юм бэ? Third space. Яг тэр чинь одоо таны тэр хобби буюу тань саксуулчих жоох. Яг тэрнтэй адилхан залуучч гэсэн өөрсдөө айгүй сайн ингээд бодоод би яг ямар хоббитай юм бэ? Би ямар хоббитай болмоор байгаа юм бэ? Тэ би бол жишээл буудлын спортоор бичүүлэхийг боддог. Буудахлаар амар гоо стресс. Тэр нэг олимпиад нэг турк багийг харсан юм гээд. Тийм шүү дээ. Тэр нь бол нэг олимпиад бод би бол нэг практикал буудал гэнгүүт нэг төмөр баймаа бууддаг, холын займаа бууддаг. Яг тийм буунууд аахгүй. Галцмаар бууддаг гэсэн. Тэгээд тэрэндээ ингээд би ингээд зориг тавиад би ажлаасаа гадна, амьдралаасаа гадна зохицуулж агаад амралтын өдөр тийшээ очиж одоо буудах. Тэгээд тэрийгэ биелүүлэнгүүт би ямар нэг ямиг accomplished болцсон буюу хийгээд үр дүн гарцсан надад санагддаг. Тэр миний цааш явах мотивац болдог. Өнөөдөр өглөө би яг энэ дэрхээс өмнө би өглөө жимд орчоод ирж байгаа. Яг түрүүний хэлснээр надад тэр би жими гарах цаг хүлээвэл би зэ жимд орохгүй. Гэтэ би гэр бүлийн хүнтэйгээ муудаж байгаа чамаагүй ажил дээрээ ажлуудаа ингээд жоохон салгардуулж байгаа чамаагүй би өдөр болгон өөртөө тавьсан зорилгоороо би яг тэр жимд очоод орчиж байгаа учраас надад тэр өдөр accomplished. Yes. Тэр feeling амар чухал байгаа. Яг үнэ. Одоо штэ те би нэг пост биччихсэн юм аа. Яг нарийн ширийн санд өгтөө нөгөө celebrate the small wins гэдэг шүү дээ. Яг зөв. Жижиг ялалтуудыг тэмдэглэчгээ. Өнөөдөр за арх уугаагүй. Энэ нэг том зүйл биш байж болно те. Өдрөл хуугаад. Гэтэ yes. Өнөөдөр өглөө ус уусан. Тэгээ ингээ нэг хүн бичиж байгаа. Үгүй тэгэл тэртээ тэргүй байдаг зүйл шүү дээ. Good байдаг зүйл бол зөв. Тэ эрүүл хоол идсэн. Ялангуяа ирчүүд нөгөө архинаас өөр хобби явахгүй гэдэг ингээд бусад бүх юм салгардаж байгаа байхгүй. Нэг хуудас ном уншсан. Амжилт штэ. Нэг тусал хөлс гаргасан амжилт байхгүй. Тэгэхээр нөгөө тэгдэж штэ жим дээр би Reddit-ээс уншиж байгаа мэт. Зүгээр л шорт өмсөд очиж байгаа. Очихын чухал. Юм хийх байх албагүй. Сая жишээ нь ягаад ном уншихтаа ингээ харьцуулаад байна гэхээр энэ нэг өдөр угаасаа би нэг зүйл дээр итгэж. Нэг удаа юу эрүүл бус хооллоод хүн тархахгүй. Нэг өдөр жимд яваад турахгүй, уйлахгүй. Нэг өдөр уугаад аригчин болохгүй. Нэг өдөр уугаад аригчин болохгүй. Уухгүй за. Тэгээ яриад байна тийм үү. За тэгэнгүүт IQ-аас илүү ягаад EQ чухал гэдэг энэ л юм шиг байгаа юм л да. Тууш EQ гэдэг чинь ерөөс бид нар амар сүртэй юмд нэр томьёологдсон болохоос тууштай л байдал шүү дээ. Чи ингээд новш царайлаад юу ч хиймээргүй байгаа үедээ өөрийгөө өстөж босгож ирээд тийм ээ хийх штэ. Эсвэл хүний хандлага хүнтэй мэдээж хэрхэн харьцахгүй people skill орол явна. Тэгэхээр тэр бүр яг үнэ. Би бол тэр бол бүр амар чухал гэж бодож байгаа. За тэгээд андаас нэг юм асуумаар байна. Сая яг ингээд ирчүүдийн сэтгэл зүй гэдэг юм үнэхээр бас ярих ёстой сэдв болчиход байгаа байхгүй. Нэрэл одоо архиугаас өөр юм хийхгүй байна гэж тэгж штэ тийм ээ. Тэгэнгүүт тэр тал дээр юу гэж бодож юм биш шүү тий. Биш зүгээр яг нийттэй байгаа штэ. Бид нар ингээд хитрхийн үгэндээ ингээд болгоомжсоор аваад бүр ингээд woke culture нөгөө тал руугаа явцсан тий. Бид нар ингээд мэдээж тэртээ тэргүй ингээд охтуудынхаа ингээд тэгшэрх ингээ зөндөө ярьж байгаа. Хөвгүүдээ энэ нийгэмд ер нь яаж одоо охин хүүхдийг зохиж болохгүй гэдэг эрэгтэй хүүхдийг болох юм уу гэдэг нэг асуудал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэд одоо чамаг баг байхад бас байсан л адилхан дөө одоо тэгэл баг байхадтай ингээл зах зэрэгтэй хүүхдүүд хоорондоо гар зүрүүлжлээд энэ зодтолтчлээд ингээл одоо бас тийм биш болчиход шүү дээ. Үгүй ээ. Ухаанаар би энтэйгээ одоо харьцах шүү дээ гэдэг ингээд одоо л нэг юм тэгш болж эхэлж байгаа шиг байна тэгээд манай ирчүүд ч юм уус нэг өөрийнхөө сэтгэл гутралыг ч юм уу өөрийнхөө ер нь эмоцийг ингэж илэрхийлэх ёсгүй нийгэмд амьдраад байгаа юм санагдаад байна шүү дээ. Эр хүн байж гоншгонлоо шалчганлаа гэдэг. Энэ тал дээр юу гэж бодож байна? Тий, бас та хоёр талтай. Нэг талдаа ингээд бодхолоор нөгөө би ингээд бичлэмжлээ ингээд оруулж маруулах. Эр хүн бэж шалчнаад ямар ингэж ярьдаг вэ гэл ингээд хүмүүс юу н тэгэж орж ирдэг. Эрэгтэй хүн ямар ч хийж болж шүү дээ. Эрэгтэй хүн амар их шүдэнч байгаа, нэлгнорнж байгаа. Янз бүрийн өөр. Тэр хамгийн гол чухал юм дэ эрэгтэй хүндээ биш юм шиг байна. Миний бодлоор. Тэр хүний ялгамжтай өөр төрлийн хүмүүс байдаг. Энэ 12 тэнцтэй 9 шидэ өөр төрлийн хүмүүс байгаа гэдэг нэгт хүмүүс ойлгох хэрэгтэй юм шүү. Яг гэхдээ эрэгтэй хүний хувьд аваад үзэхлээр зүгээр нөгөө ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэхээс илүүгээр яг эрэгтэй хүн л байх хэвээр. Хүн яад вэ? Баярладаг.
гүндэг. Хүн дээш үе байгаа, доош үе байгаа. Чаддаг юм ба, чадахгүй юм ба. Хүн л байх хэвээр. Хэс эрэгтэй хүн ийм байх хэвээр, эмэгтэй хүн ийм байх хэвээр гэсэн стандарт бол би хуультай байдгүй гэж боддог. Гэхдээ гисэн авч нөгөө талдаа би Монгол эрэгтэй хүн штэй гэж би өөрийгөө дотроо хувьдаа ингэ бодхолоор би өөрийгөө тодорхой хэмжээний нэг юм стандарт байх хэвээр гэж би боддог. Монгол эрэгтэй хүн ямар байх хэвээр би бол дайчин байх хэвээр гэж боддог. Хэр оргийн юмд ингээл. Одоо юу гэдэг те. Өөний намайг хэвээр ингэчлээ гэл ингээд тэгээд байхгүй. Дайчин. Аливаа нэг асуудлыг хийгээд дуусгадаг, хартан харуул гардаг, үзүүл үздэг. Тэ? Тодорхой хэмжээнд өстой эмоцтой байж болно. Би бол тэр Монгол иргэн байх хэвээр зам чинь гэж боддог. Гэхдээ тэглээгээд хин нэгэн өөр хүнийг гимтээх, хохироох, хин нэгэн өөр хүний хүн байхад нь галтаж болохгүй. Тэр хүн өөр Монгол иргэн байхад бол ямар ч. Тийм болохоор би одоо жишээлбэл хүүхдүүдтэй ч тэр өөртөө ч тэр би хутаг, буу, тэ тиймэрхүү ингээд нэг Монгол ирчүүдийн олон зуун жилийн туршид хийж орж ирсэн тийм identity байна шүү дээ, тэ. Тэрийг би авч яваасаа гэж би боддог. Байгальтайгаа ойрхон байгаасаа гэж боддог. Тэ. Өглөөний 7 цаг тэрэлжийн голд ороос ил да хамаалга. Одооний аав ээжний хүүхдүүд ингээл өөс түүгөө даар чинь ханаа татхаа. Монгол хүн шүү дээ. Монгол хүн шүү дээ, тэ. Гоё ингээл говсонд оролттой хамаалга. Тэ гой зүлгэн дээрээ гараад үнхээр гой сайхан агаар амьсгалаад энэс мэдрэлтэй. Тэр чинь нэг Монгол хүний өөрийнх нь суурь чанар identity байна шүү дээ. Тэрийг нь би бас тодорхой хэмжээний Монгол эр хүн байх хэрэгтэй гэж үздэг. Тэр хитрхи алдараа. Яг уу андч битэр би нэг мэдж байгаа. Ер нь бол айгүй тийм бас барууны culture их л одоо сурталчилдаг л хүмүүс. Тэгээ хэлчихэ. Одоо тэг ширхий дээдэлтэй ингээд юу ч үдгийн те. Надад гэхдээ ийм хэврэг Монгол ирийн хэмэр байдаг аахгүй юу? Ийм амар fragile masculinity заяа. Яг хэврэг гэж. Одоо ингээд энийг ингээд амар феминист эмэгтэйчүүд бол эсэргүүцэн. Би одоо хөдөөнгө мотоцикл унах юм бол би эмэгтэй хүний хойс суухгүй. Би мотоцикл унах чадахгүй зүгээр сундлуулаа явахгүй. No, sorry. Би зүгээр as a man. Миний ирийн хямрд нөлөөлөд дээ. Жишээ нь би өөрөөсөө өндөр орлого олдог эмэгтэйтэй дээдлэхгүй. Зүгээр л яагаад гэдгийг асуух хэрэг байхгүй тий. Би ийм тижээгч провайдер нэмэр шүү дээ тий. Тийм зөндөө учирч таарч байсан. За good for you тий. Ингээд талцсандаа таатай. Би тэр хэмжээнд хурж ирээд хоёул эргээ олбол тий. Ер нь бол тийм. За яг хайртай эмэгтэй биш бол өөр одоо эмэгтэй хүний өмнө ч юм уу. Ер нь өөр хүний өмнө нөлөөмсө гаргахгүй да. Энэ зүгээр л эрүүл босоож болно хамаагүй. Тэгэхгүй. Гэх мэтчлэн зүгээр тим юунууд байдгийг нэг энэ ерөөсөө ингээд энэ дунд ингээд ерөөсөө бис ойлгохтой юм хэлсэнгүү л дээ. Гэтэ мэдээж ингээд ойлгохтой юмнууд бас байна. Яг эр хүн шүү байх хэвээр. Яа, тим юм байлээ. 50 гэж ер нь одоо харилцаанд бол жишээ нь байдгүй юм байна. Гэрүүлээ авч явах хэвээр байна. Эр хүн авч явах хэвээр. Тэг илүү нөгөө ингээд 30 гараад ирэхэр чинь ингээд энэ одоо тэ амьдралаас авч байгаа сургамж юм уу юу юм те. Тэгээд мэдээж амьдралаа мэдээж хамт сайхан босгоно. Гэхдээ эр хүн нөгөө эр хүн шиг байх хэвээр. Тэр илүү тэр мах хөвддөг, буу хутга шийдэм steam skillтэй бол одоо бас илүү юу вэ шүү дээ тийм ээ. Даваа тал байна. Мэмхтэй өний гомдоож болохгүй, ингээд тэ шалчхамж болохгүй гэдэг ингээд тэр чин бас нөгөө бид нэр ингээд сэтгэл зүй эрүүл мэнд гэхээр тэр нөгөө байх ёстой чанар магадгүй зарим хүмүүс дургуй зүгээр тийм байж болно. Энэ бол нэг холиод идэм шиг байгаа юм л тийм шүү. Би яг тэн дээр нэг амар гоо жишээлх юм. Одоо байгальд угаасаа хүнд заяагдсан эрэгтэй эмэгтэй хүүсний хоёрын хооронд ялгааны асуудлууд ингээ байгаа. Ямар ч эргэлзээ байхгүй эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх болон сарын тэмдэг дараах 2-7 хоног угаасаа сэтгэл зүйн дээшээ доошоо өссөн үсээгөө савлцдаг. Ялангуяа ирэхийн өмнөх 7 хоногт. Тэр бол байглаас өгөгдсөн юм зан чанар байхгүй юу? Угаасаа гормоны өөрчлөлт тэр дотор сарын өмнө ирэх гээд угаасаа тэгж байгаа. Тэгтэл тийм байгаа ийм сэтгэл зүйтэй байхад хажууд нь байгаа эрэгтэй хүн тэрнтэй хамтдаа нийлээ савсганаад ингээд савлцаад иж болохгүй мэлээ. Тэгвэл гэр бүлийн дотор хэрүү салах байгаа байхгүй юу? Тэгтэл эрэгтэй хүн угаасаа сарын юм тэмдэг нь байглаасаа заяагдаж ирдгүү учраас илүү тогтвортой байх хэрэгтэй. Ирдэг гэ яриад байлаа шүү цаагаарч. Би бол тэгж бодохгүй. Уушлаараа ёстой амаа уушлаараа тий. Тэгэхээр энэ хоёр дээр чинь байглаасаа угаасаа заяагдсан шин чанарууд, байглаасаа өгөгдсөн эрэгтэй хүн чинь байгаа шин чанарууд хоёрыг хэдий эрэгтэй хүний сэтгэл зүй чухал те ямар ч төрлийн эмоц байж болох ч гэсэн магадгүй харилцаан дотор ороод ирэхэд тэр хоёр хоорондоо чаддаг юм байна, чаддаггүй юм байна. Хийх ёстой юм байна, хийх ёсгүй юм байна гэдэг энэ зүйл угаасаа яалтчгүй л ингээд
хуваагдах стайл юм бэл. Тийм баг. Тэр сая нөгөө тэгшэрх байдгүй гэдэг чинь ерөөсөө бид нар сансал өөр л юу. Өөр л хөвгөлтэй. Одоо үед мэдээж би бол одоо жишээ нь хажуудах нь бол ийм байгаасаа гэж хүснэ. Гой passion project хий. Yes. Тэр ахаа хоол их гэр цэвэрлэхийг хинч хийж болно л доо. Яг хайртай өнөөгөө хоолыг идэх гэдэг гоё. Гэтэ passion project хий. Харин одоо чинь цагаан сар болоход тийм ээ. Би юу шийдэх юм аа хий. Чи take care хийх юмнуудаа хий. Тэр нь одоо ингээд миний хувьд бол тэр би ямар тавг авах надад яг үндэ хамаагүй. Тэр нь үл тоож байгаа юм биш. Би сайн мууг ялгааг нь ч мэдэхгүй байхгүй юу. Би бүр сайн ямар буудан гоё байна гэдгийг ч мэдэхгүй байхгүй юу. Энэ бол зөвхөн миний л юу л да. Тэг ингээд өөр байх ёстой гэдэг нь тэр юм шиг. Тэр нь өөр гэдэг нь нэгэн гэрээ мухар сахаад нөгөөх нь ингээд дарлаад ч юм уу байх та. Биш юм шүү. Тэгэд за хоёлаа энэ яриаг бол ингээд энэ үгэндээ ингээд өндөрлөчээ. Андаасаа хоёлаа нөгөө эхлэл төгсгөл нэг адилхан байх гэдэг юм аа. Нөгөө Өннү News гэдэг co-founder гэдээ ярьжсэн учраас яг энэ цаг үед бид нэр хэвлэлийн эрхчлөө их нарийн дэнсэн дээр алхаж байна гэдэг утгаараа. Тэгээд улмаатайгаа ярьж байхад нөгөө ингээд 5 шүүлтүүр энэ төр ярьжсэн. Энэ бол нэг давах аяг хэцүү байдаг. Бизнесийн байгууллага юм чи мөнгө төгрөг олох хэрэгтэй байдаг. Ингээ хэрэгтэй янз бүрийн чаленжууд сорилтуудыг ярьжлаа л да. Тэгэд би яг тэр медиа бизнес талаас асуумаар байгаа. Залуу одоо ингээд ಈ медиа бизнесийг ер нь ямар хуу байна? Ямар сорилтууд тулгарч байна? Ер нь хэцүү шттэ. Ер нь маш хэцүү. Ер нь бол бусад бүх салбаруудаас медиа салбарыг нөгөө хүмүүс харахтаа айгүй өндөр моралын стандарт ер нь тавьж хардаг. Ер нь бол яваас ямар юм шиг хардаг те. Яст амар юм шиг хардаг. Одоо энэ подкаст эн чинь амар их тоног төхөөрөмжийн зардал сая төгөөргөний зардал байгаа шүү дээ. Тэгээд манайд ялгаагүй ер нь хэдлийн даяар ялгаагүй л дээ. Голцоо л манайх одоо манай уншигчид юм мөнгө төлж юм уншдаг, мэдээ үздэг биш. Тийм соёл маань байхгүй. Тийм соёл байхгүй. Ямар мөнгө. Тий, одоо гэхдээ яг угаасаа муулахын арга байхгүй л дээ. Хөөрхий гадаадд ч гэсэн одоо дүнгэж яг тийм болох гол те дижиталаар авч байгаа мэдээллүүдэд мөнгө төлөхгүй хөөрхий New York Times ийм subscription гаргалаа энийг худалдаж аваараа $1 $2 гэдэг байгаа шүү дээ. Тий, дотроо ороод ийм юмтай гэж зөндөө олон ингээд хөөрхий ингээд хичээгээл. Ялгаагүй зүгээр энэ медиа салбарын ялангуяа ийм сэтгүүл зүйн салбар дээр хүмүүс яг тэгж мөнгө төлж юм авдаг тийм схем одоохондоо суугаагүй байгаа учраас медиа дэлгэхтэй юунаас олцоо орлого дандаа л хамтралууд манай Монголд бол одоо улс төр тий иймэрхүү одоо бартерын систем шүү дээ. Тий ингээд ийм тогтсож байгаа байхгүй бидний хувьд бол ялгаагүй яг л тийм зовлон дунж байгаа. Гэтэ яг харьцангуй бид нөгөө шин залуу энэ медиагийнхаа хувьд бид нар яг үүнийг хэлэхэд бол хэдэн бизнесүүдийнхаа сурчилгаа, зар сурчилгаа, тиймэрхүү зүйлс дээр бид нар бол одоо оршин тогтоол ингээд арьжаа назар зарчмаар л ингэж явж байгаа. Гэтэ бид нар аюу хэцүү баланс нь хитрхи их одоо ингээд сурчилгааны мэдээлэл оруулаад ирэхлээр хүмүүс дэрийг сурчилгаа гэдэг хүмүүс бодиттой мэдээлэл өгч байгаа юм чинь. Хитрхи их бодиттой яг цухаан цаг үеийн мэдээлэлээ зөвхөн мэдээгээ өгье гэхлээр сурчилгаа байхгүй учраас бид нар орлогогүй болоод бизнес чааш явах болчихно. Тэгэхээр тэр балансыг олно гэдэг аюу тийм хэцүү баланс. Энэ дээр бид нар хоёр зүйл дээр маш сайн талрах шаардлагатай юм юу гэхээр яг талрахыг бас хүсэх зүйл нь юу гэхээр хэрв магадгүй та тухайн сонирхож байгаа үзэж байгаа тэр одоо медиа эйженси тий одоо тэр хэл мэдээллийн байгууллага санхүүгийн байдлаар дэмжиж чадахгүй бол лайк шеэр үзэлтээр дэмж. Тэр бол бид нар бүтээгдэхүүн болж шүү дээ. Тэнгүүд ядаж бизнесүүдэд бид нар ингээд манайхыг ийм олон ингэж гоё дэвтэй ингэж уншиж үзтiim аа. Тэгээд тэр нь бид нар одоо бизнесүүдээс тэр хамтрлууд авах нэг их хүсвэр бол. Тэгэхээр бид нар одоо шууд үзэгчнээс авч чадахгүй бол тэр бол бидний дэмжих хамгийн том хэлбэр. Нөгөө талдаа манай бизнесүүд маань одоо энэ нөгөө шинээр залуу гарч ирж байгаа ялангуяа би яг залуу шинээр гарч ирж байгаа гэдэг айгу тодтогч байгаа шүү. Тэр нь болохоор бусад өмнөх байсан хэвлэл мэдээллийн вебсайтн дээр бодох юм бол хамаагүй өөрчлөмөр ажилтдаг болсон. Бид нэр чухал гэж үзэж байгаа бол бид нэр энийг ярих үйл ярихгүй үйл ярихгүй авныг үйл авнахгүй үйл авахгүй. Яг ийм их чөлөөтэй байлгахын тулд биднийг бас тодорхой хэмжээний ажлыг хийж байгаа энэ форматыг одоо бас айгуу сайн үнэлэх хэрэгтэй байгаа. Тийм одоо тэгдэм өсөлттэй гэсэн. Тэгдэг учраас энэ ч нөгөө шал өөр төрлийн value одоо ингээд санал болж өмнө нь бол бид нар текст дээр явдаг юм бол тэр нь ч ажлын нэр харьцангуй бага штэ. Ер нь бол бид нар тэн дээр одоо нэг сэтгүүлч байгаад
зургийг нь санд болгоод тэгээ вебсайтн дээр хахад тэрийг бичлээ байшуул арцсан гайгүй байхгүй. Одоо тэгтэл манайх дээр одоо видео контент карусел гэдэг юм уу одоо график дизайнер, видеографер, эдитер гэд ингээд ядчил цалинжуулж байгаа хүмүүсийн тоон олон болоод формат нь баяжаад ирэнгүүд ингээ орох ажиллагаа намаагүй ихсчдэг. Тэгэхээр тэдэг учраас яг тэрнийх нь нөгөө үнэлгээ нь ер нь намаагүй өөр болоод ирэнгүүд байгууллагууд наа танах ер нь амар үнэтэй байгаад байна гэхэд ингээд ер нь гарахын хандлагатай. Тэгэд үнэтэй байгаад байна гэхэд ингээд гарчингууд энэ төрлийн independent буюу ийм хараад бус медиа хөгжих орон зайгүй болоод нөгөөдөл чинь сүултээ туйлтад ирэхлээрээ хин мөнгө санал болгож ин тэр газартаа очиж улс төрийн намтай хамтардаг. Тэгээд тэгсэн цагт нөгөө хамгийн анханасаа яахад хүмүүст нөгөө ийм юугүй тэгш те гол нь яхаа улс төрийн намтай хамтарч болно гэж байгаа юм. Би бол хувьдаа улс төртэй хамтарч болно. Гол нь бодит байгаа нөхцөл байдал үнэн мөннөөс хол гажуудсан зүйлийг пропаганда хийж өөрсдөө уншигчтай хүргэж болохгүй байхгүй. Манай Монголд одоо жишээлбэл нөхөө хил мэдээллийн байгууллагууд улс төрийн намтай ч юм уусгүй бол төр засагтай хамтарлаа гэд агиох ингээ буруутгаад байдаг. Өмнөх магадгүй яриануудаас тийм гарсан ч үж магадгүй. Би бол тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нар зүгээр хардаа ингэхдээ гадаадын орон жижигт Нью-Йорк Таймс цагаан ордонтой хамтраал мэдээллүүдээ хийж байгаа. Вашингтон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингээ болж хэвлэл мэдээллийн чинь хэрэгсэл гол хүмүүсийг мэдээлэл одоо өгөх штэ тийм үү? Тэр хүмүүсийг мэдээлэх одоо мэдих эрхээр нь хангах. Тэр бол хэвлэл мэдээллийн их усүр. Гэтэл анханасаа бид нар улс төрийнхэнтэй бид нар ажиллахгүй гэд ингээ хойшоо суучих юм бол тэр мэдээллийг чинь цаашаага хүмүүст хүргэх ёстой. Тэрийг хийх юм бэ гэдэг асуулт ч гараад ирж байна. Ядаглаад ордонд ороод яд сурч. Тийм сурчлах ёстой шүү дээ. Тийм авна шүү дээ. Тэгэхээр яалтчгүй төр засагтаа ажиллах нь болвол энэ бол зүгээр зүү ясны асуудал. Гэхдээ тухайн газраас явуулж байгаа алдаатай бодлого, алдаатай буруу зүйлсүүдийг одоо хамтарж байгаа гэдгээрээ орхигдуулаад шүүмжлэхгүй, хэлэхгүй, тэхгүй эсвэл бол үнднээс айгүй хол өөр зөрсөн тийм одоо худал ташаа мэдээллийг өөрсдийнхоороо тэр хүмүүсийн захиалгаар өөрсдийнхтэй байршуулж болохгүй. Би бол тэгж л ундаа зарж иж ардын намын зарахгүй ч юм уу гэж болохгүй шүү дээ. Тийм. Ер нь зарчим бол тийм. Гэхдээ аль талдаа фэр байх хэрэгтэй. Шудраг байх хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй байхгүй. Yes. Би бол тэрэн дээр харин ямар хандлагатай байд юм бол да. За ингээд нэг талаас мөнгө авц. Зарчилснаас мөнгө авц те. Тэгснэ бид нар фэр байна гэдэвэл арчс намынхан эсвэл ардын нам ч юм уу хин нэгэн мөнгө өгөхгүй байх магадлал нь арилжааныхаа систем бодсон ч тэр negotiation талтаас бүтэхгүй байх магадлал бас байгаа бах л та. Бодит байдлаар тийм бол байгаа. Тий. Одоо тэгвэл өөрийн манай талыг л ингэ шүү гэл ингэж байгаа учраас яг тэр үзэгчтэй ойлгуулмаар байгаа зүйл нь ерөөсөө тэр байгаа. Хэвлэлийн байгууллага бизнесийн л байгууллага. Бидний нэг хийсэн бичлэг дээр бол байгаа юм л да. Яг бизнесийн байгууллага гэж бодлоо. Арилжааныхаа зарчмаар явж байгаа эсвэл төрд ганц ирэх баригч намд үйлчлээ дэнөө гэдэг чинь газар тэнгэр шиг өөр ойлголт байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр л бид хэдүүлээ аль зураасыг нь яаж давах уу, яаж байрж явах уу гэдэг л байх л да. Тэгээд өнөөдрийн нэг юм бас юм доотор. Би яг таны энэ дэр манайхан дотор юм туйлын зөв, туйлын буруу гэдэг нэг юм хар цагааны ойлголт юм байдаг шүү. Тэрнээс хүмүүс аягүй сайн салах хэрэгтэй. Одоо те арчсан нам, ардын нам бол туйлын муу бол биш. Туйлын сайн биш. Тэгтээ энэ хоёрын аль цэг дээр нь байгаад байна энэ үннүү худлуу зөвүү буруу юу гэдэг тэр саарал дэнсийг уншигч хүн өөрөө л ойлгох хэрэгтэй. Бид ерөөсөө танил биш юм билээ. Бүр ингээ улс төрөө болий те. Тэгэхэд сэтгэл зүйчдэр ингээд очиж байгаа хөөхгүй би хизээчлээ сүлдчихлээ. Тэгээд яг анх очиход надад ингээд нэг энэ цаас ингээд дүүрэн Google Doc ингээд дүгнэлт араас нь явуулсан. Миний араас. Тэгээд уншсан чинь надад нэг юм confusing сонин санагдсан юм. Яг намайг сайнтай муутагаар ингээд үгэнсэн байгаа. Гэхдээ мэхтэй гэдэг үг байхгүй цаа. Тэ айгу өөрийнхоороо дураараа тэгсэн ингээд тийм одоо дуртай зүйлтэй айгу тийм тууштай байдаг. Тийм гэд би бүр намайг магтаад байгаа юм уулаад байгаа юм уу гэх. Гэтэ тийм юм байдаг. Яг хүнийг мэрэгжлийн хүнд үгэнж байгаа бол бүх талаас нь ингээд яат юм бэл. Өөртөө маш их ихтгэлтэй. Гэтэ бие тооцсон чанарууд байна. Нарциссизмын хөнгөн хэлбэр байна. Гэтэ ингээд ийм юм байна, ийм юм байна. Юмдаа гэтэ амар passionate, итгэл үнэмшилтэй байна. Маш их зоригтой байна. Гэснээр тэнэг зоригтой байна. Тэр гэлтэй ингээд
Гэхдээ хүнийг бодитоор нь дүгнүүл тийм баг. Бид нар бол нэг муулвал газар дор ортол муулаад тэгэл яадаг лээ те эсрэгээрээ явдаг. Энэ угаасаа бидний юм сэтгэл зүйн юм хандлага юм шиг байна. Тийм. Тэгэд өнөөдөр угаасаа тэртээ сэтгэл зүйтэй холбоотой яриа ус. Өрнүүллээ. Тэгээ та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Нөгөө нэвтрүүлгийн маань онцлог аягүй тийм өндөр хай дээр дуусгах шүү заяа. Тэгээд гэж шүү. Яг нөгөө комедигийн алтан дөрөв биш тийм шүү. Яг хай болгоод дуусгах хэрэгтэй тий. Тэгээд ямар ч үсэн third space-ийн талаар бид нэр ярилцлаа. Тэгээд андтаа бас маш их баярлалаа. Тэгээ энэ бас зориг сангийн маань юм гоё хөтөлбөр явж байгаа юм байна. Хоёулаа бас ингээд цаг заваа гаргаад ингээд энэ бас орчин цагийн шинж трендийн төлөө бас чадхаараа хувь нэмрээ оруулсан байх гэж бодож байна. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ нэг гоё зүйл хэлээ. Бид нэр одоо ингээд edit дээр нэг линк тавьчихна. Тэгээд линк рүүгээ оронгууд та бүхэн одоо энэ ямар учиртай вэ гэхээр судалгаа бөглөөд ажлын байран дээр сэтгэл санааны асуудалтай ялангуяа burnout буюу ажлаас хаширсан залхсан ийм зүйлс танд тулгамдж байгаа болвол юу гэж болох юм бэлээ? Судалгааг нь бөглөөд тэгээд үн төлбөргүй мэрэгжлийн сэтгэл зүйн тусалцаас авч болох юм байлаа гоё. Тэгээд энэ болгоомж дандаа бүгд ийм үн төлбөргүй юм явж байгаа шүү те гэж хэлмээр байна. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ бид хоёрын яриаг төвчээд энэ хүртлээс үзсэнд их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн ч гэсэндээ энэ сэтгэл зүйн асуудал ялангуяа ажлын байранд сэтгэл зүйн асуудлыг бас 2025 оноос ярих цаг болсон байна. Тэгээ цаг заваа гаргаж ирсэн андаа бас баярлалаа. Баярлалаа. Маш гоё асуултууд төр болсон юм шиг таа. Хоёлаа ч угаасаа тэгээд тэртээ тэргүй vibe нийлхээ мэдчихсэн л да. Тэгээд thank you guys. Тэгээд би хоёрхан зүйл хүсэж байгаа. Мэдээж like сава дараарай. Хоёрдугаарт нь болохоор комент хэсгээр хамгийн дуртай хэсгүүдээ бас оруулаарай гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл see you guys until next time. Зя. Зя.